хаяа бидний чи орж ирэл нэлээд сайн одоо загинжаагаал гардаг хүмүүс үе бас байна. Тэгэл манайхаа он дотроо ярьдэн. За нэг сардаа нэг загнуулдаг да хэдүүлээ. Уг мундаг зохиолч гэдгээсээ гадна Батын Ямагийнхан Шатарчин гэр бүл гэдгээр аягүй сайн мэддэг. Ягаад тэгэхээр манай гэр бүлээс одоо улсын аварга болсон 5 шатарчин байдаг. За тэгээ спортын мастераас дээш зэрэг цалтай 6 хүн тэргээд за манай багдуу болохоор их мастер, би өөрөө уг нь ол улсын мастер. Монгол улсын 3 удаагийн аварга. This was not the end. On day 1 I will seal the border, stop the invasion and send Joe Biden. Америкийн улсын шинэ администрашн болвол цагаач нарын хувьд бол нэлээдгүй хүндрэлийг учруулж байна. Хүнд асуудал үүсэх юм бол одоо та нараас одоо үйлчлэгээ ямар хөө байна? Бид нэр энэ асуудлыг мэдээж маш их анхаарч байгаа. Хамгийн энгийн товчхон хэдэн зүйлийг хэлэхэд бол хамгийн сүүлд бас нэг эргэн ийм асуудал бүр гарсан. Ногоон карта мөртлөө хил дээр орчдаагүй. Сайн бацгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Хамт подкастта тавтай морилно. Манай өнөөдрийн зочин бол тэр болгон ингэж бүрэн хэмжээний ярилцлага өгдөггүй ховорцсон байгаа гэж миний зүгээс харж байгаа. Тэгэхээр өнөөдрийн зочин маань Монгол улсаас Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод суугаа консул төвшин төгсгийн Баццэг байгаа. Тэгэхээр мэдээж консул гэдгээр нь олон хүн таньж байгаа учраас консул болохоос нь өмнөх одоо таны карьер болон амьдралын замлын талаар асуугаад өнөөдрийнхөө ярилцлага эхлэе гэж бодож байна. За юуны өмнө урьж оролцуулж байгаа хамт подкастын хамт олон талархал илэрхийлье. За намайг төвшин төгсгийн Баццэг гэдэг 2001 онд гадаад харилцааны яамд буюу дипломат албанд орсон. Тэрнээсээ хойш ингээд гадаад харилцааны яамныхаа системийн байгууллагуудад тууштай ажиллаж байгаад 2022 оны 1 сард Чикагоос суух консулоор томилогдоод ирээд одоо ингээд 3 жил хагас орчим ажиллаж байна да. За 3 жил хагасын хугацаанд мэдээж нэлээдгүй их зүйлийг хийсэн байгаа. За тэгвэл тэр ажил руу орохоос өмнө би нэг хөөрхөн гинэн гэдэг шиг асуултад асуумаар байгаа. Тэгэхээр за консул гэдэг одоо албан тушаалын та тодорхойлолтын яг аль биесээр хэлээд өгөөч. Юу н ямар үүрэг хүлээсэн хүн байдаг вэ? За ер нь манай иргэд бас жоохон ойлголт муутай байдаг юм лээ. Тэгэхээр би нэгдүгээр дипломат алба, консулын алба, түүний бүрэлдэхүүн хэсэг болсон консулын албаны талаар жоохон дэлгэрэнгүй ярьчих тий. За юуны өмнө дипломат маань тусгай алба байгаа. Дипломат албаны тухай хууль гэж байгаа. Төрийн албаны тухай хууль гэж байгаа. Ингээд дотооддоо юм тодорхой хуулиудаар зохицуулагддаг. Олон улстай бодохоор консулын харилцааны тухай конвенц гэдэг ингээ олон улсын эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд ингээ үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгай алба байна. Нэгдүгээр хоёрдугаарт консулын алба болохоор дипломат албаны бүрэлдэхүүн хэсэг гэж явдаг. Дипломат харилцаа бол та бүхэн мэдж байгаа бах тий. Улс хоорондын харилцаа. Тэгтэл консулын алба болохоор бүр улс хоорондын харилцаа бүртгэхээс өмнө яг тэгэхээр энэ нөгөө иргэдэд үйлчлдэг, дээрээс нь аж ахуйн нэгжүүд худалдаатай холбоотой бүр үүссэн хамгийн одоо дипломат албаны ихэнд үүссэн бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгож болно. Тэгэхээр энд байгаа оршин суугч нарын хувьд консулаас одоо үйлчлэгээ авнаа. Консул гэдэг нэрийг сонсохоор хамгийн түрүүнд юуг одоо бодож явах хэрэгтэй вэ? Юуг экспект хийх хэрэгтэй вэ? За тэгээд нөгөө дипломат албаа ахаад дэлгэрэнгүй танилцуулахад ерөөсөө дипломат албаны үндсэн чиг үүрэг болохоор Монгол улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт аюулгүй байдлыг баталгаажуулах. За хоёрдугаар улс орны хөгжил дэвшилт хэрэгтэй нааштай тийм гадаад орчныг бүрдүүлэх гэдэг том чиг үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Тэгээд дипломат албаны бүрэлдэхүүн хэсэг болсон дипломат төлөөлөгчийн газар гэдэг ойлголт байгаа. За дипломат төлөөлөгчийн газар гэхээр элчин сайдын яам, за Нью-Йорк зэрэг байнгын төлөөлөгчийн газрууд одоо олон улсын байгууллагын дэргэд суугаа байгуулна. Дээрээс нь одоо Сан Франциско шиг ерөнхий консулын газар, за манайх шиг консулын газар гэдэг эдгээр байгууллагад бүхэлдэн дипломат төлөөлөгчийн газар гэдэг нэрлэж байгаа. За дипломат төлөөлөгчийн газрын үндсэн чиг үүрэг юу байдаг вэ гэхээр за юуны өмнө одоо суугаа орондоо манай жишээн дээр бол Америкийн нэгдсэн улсад улстай хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бид нэр гол хүч чармаалтай гаргана. За түүний зэрэгцээ энэ тухайн улстай сууж байгаа иргэдтэй консулын үйлчлэгээ, улсын бүртгэлийн гэдэг үйлчлэгээнүүд үзүүлнэ. За энд бүсэд амьдарч байгаа иргэдэд маань янз бүрийн асуудал тулгууруул иргэд аж ахуйн нэгжүүдтэй
хууль ёсны эрх ашигыг хамгаална, дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. За дээрэс нь бид хаанч ажиллаж исэн Монгол улсаас урьдчилан таниулах бол бидний чухал үүрэг байдаг. За тэгээд бас тэр булган иргэд мэддгөө нэг чиг үүрэг байдаг. Суугаа орныхоо нөхцөл байдлыг судлаад төвдөө заавал ингээд судалгаа мэдээлэл явуулдаг. За энэ улсаас ийм чиглэлийн одоо туршлагын судлах боломж байна. Эсвэл энэ улсын одоо улс төр эдийн засгт ийм том өөрчлөлт гарах нэ. Нэг бодлого боловсруулахдаа бидний явуулж байгаа мэдээллийг төр засгийн удирдлага маань, яамны удирдлага маань харгалзах нь шүү дээ, тий. За тэгэхээр ийм чиглэл бас байдаг. За тэгээд одоо жишээлбэл Чикаго шиг ингээ Монгол иргэд олноор төвлөрөн сууж байгаа газрын тухайд бол яг нэг Монгол community-га дэмжих энэ бас их чухал чиглэл болж ирдэг байгаа. За тэгэхээр нэлээдгүй олон миний төсөөснөөс бол илүү өргөн хүрээний тэгээ нэлээдгүй олон ажлыг амжуулт юм байна. Ер нь яг консулуудыг томилогдох процесс нь яаж явдаг вэ? Та хэд одоо сонгуул шиг одоо сонгон шалгаруулалтанд орох уу? Нэрийн хөтөлбөр ч юм уу аженда байдаг уу? Би нөгөө ярианыхын төрийн тусгай алба гэж тодтгосноо бас тайлбарлах гэдэг. Ягаад гэхээр хүмүүс намайг та аль намын гишүүн байж гэдгийг юм уу асуугаад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө төрийн тусгай алба бол улс төрийн альва одоо нам хөдөлгөөний үйл ажиллагаанаас ангид байх гэсэн. Ерөөсөө дипломат холбооны хуулиндаа төрийн тусгай алба ангид байна гэж заасан. Тэгэхээр бид нэр анх орохдоо ерөөсөө бидний үйл ажиллагаа төрийн төлөө ард иргэдэд үйлчлэхийг чиглэх болохоос аль нэгэн улс төрийн намтай огт хамаагүй нам бас байдаг. Хуулиараа тэгээ заагаад өгсөн. Тэгэхээр тэрийг бас тодтгомоор байна. Тэгээд бас одоо нөгөө дипломат төлөөлөгчийн газар ажиллах хүмүүс ямар шалгуур хангах вэ гэдэг нь дипломат албаны хуулиндаа бас тодорхой заагаад өгсөн байна. Ийм нөхцөлийг хангасан, ийм шалгуурыг хангасан ажиллана гэдэг. За тэгээд дипломат төлөөлөгчийн газар чинь бас тэргүүн гэж байна. Жишээл би тэргүүн гэж юм. Тэргүүн үннийг томилоход одоо суугаа орноос зөвшөөрөл авдаг тийм одоо процедур байдаг. Элчин сайдыг томилоход агрман асуудаг гэд мэдэх бах те. Тэрэн шиг консулын газрын тэргүүнийг томилохдоо бас нэг томилгож байгаа улсаас зөвшөөрөл авдаг. Тэгэхээр би манай улс чинь жишээлбэл бидний хүнийг шууд томилно гэчихгүй нах нь шүү дээ. Элчин сайдыг ч гэсэн мөн ийм процедураар явдаг. Зүгээр тэргүүнээс бусад ажилтнуудыг бол гадаад харилцааны яам өөрөө мэдээд энэ хүн ийм шалгуур хангасан байна. Энэ хүнийг томилно гэд ингээд явуулдаг. За тэгээд тэр хүн томилогдсон хүн за ингээд суугаа орноосоо зөвшөөрлөө авчлаа. Мэдээ томилогдоод ирэхийнхээ өмнө одоо гадаад харилцааны яамнаас засгийн газраас тодорхой чиг үүрэг авна л да. Түрүүн хэлсэнчлэн нөгөө ерөнхий хийх ажлууд маань бол тодорхой байна. Гэхдээ тухайн орныхоо нөхцөл байдалтай таарад эсвэл тухайн ажиллах одоо community-ийнхаа нөхцөл байдлаас шалтгаалаад тодорхой чиглэл үүргүүд авна. Тэгээ мэдээж ерөнхийдөө бол тухайн ажиллаж байгаа тухайн үеийнхэн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хурлаас тодорхойлсон чиг үүргийнхаа хүрээнд тэгэхээр засгийн газрын бодлогыг маань тийм засгийн газрын бодлогыг их хурлаас мөрийн хөтөлбөрийг батлаад өгчөж байгаа. Тэгэхээр засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бол бидний гол одоо ингээд баримтлах гол одоо бодлого чиглэл үл тэнд байгаа. За тэгвэл яг таны одоо 22 оноос хойш барьж явсан чиглэлүүд нь юу байна? Тэгээ тэр ажиллагааны талаар ярилцъя. Тийм. Тэгэхээр одоо яагаад Чикагод консулын газар нээх болсон бэ? Энэ шийдвэрийг яагаад манай парламент засгийн газраас яагаад гаргасан бэ гэхээр хоёр зүйлийг л онцолж хэлж байгаа. Нэгдүгээрт Чикаго орчимд буюу Америкийн төвийн бүсэд манай иргэд олноор төвлөрөн сууршиж байна. Тийм учраас зайлшгүй төрийн үйлчлэгээр шуурхаа авах шаардлага гарч байна те. Тэгэхээр энэ хэрэгцээг төр засаг маань анхаарад ингээд шийдвэр гаргасан байна. Хоёрдугаар харгалцсан зүйл маань Америкийн нөхцөл улс бол манай улсын гадаад бодлогот чухал байр суурь эзэлдэг. Бид нэр 3 дахь хөрш хамгийн чухал 3 дахь хөрш гэж тодорхойлдог шүү дээ. Тэгэхээр Америктай харилцаагаа хөгжүүлэхэд анхаарч байна. Тийм учраас дипломат төлөөлөгчийн газрынхаа тоог нэмж байна гэж ойлгож байна. Тэгэхээр бидний үндсэнд ажиллаж яг энэ хоёр чиглэлээр тэгээд энэ ерөнхий чиглэлийнхээ хүрээнд ингээд салбарлаад ажлуудаа хийгээд явдаг. Одоо ер нь хэдэн үний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм шиг үү? За анх та бүхэн мэдэх анх ирэхэд бол бид нар төвийн томилттай гэж ярьдаг. Төвөөс томилогдож ирсэн 4 хүн байсан. Одоо 2 хүн нэмэгдээд нийт 6 төвийн томилттай хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За тэгэхээр бидний хувьд одоо мэдээж консултай болох хүсэлтүүдийг
ямар ч гэсэн нэлээдгүй удаан хугацаанд хөрвүүлсний эцэст консулта болоод бол үр шимийн хүртээд явж байгаа гэж харж байгаа Chicago community-гийн хүн гэдэг утгаараа тэгэхээр эргээд манай community-д хийсэн ажлуудынх нь одоо таны онцгойлох ажлуудаас нь бас яриулмаар байна. Дээрэс нь одоо консултай болсны дараах өөрчлөлт юм уу консулгүй байхад яг нэг та нөгөө заг дээр нь орж ирсэн учраас одоо ингээд эргүүлээд харьцуулаад харахад community одоо нийгэмлэг маань хэрэг хөгжиж байна. Ер нь таны хийсэн дүгнэлт ямар байна? KGI Group-ын өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын тээврийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулахаас гадна бизнесийн хамтрагч болон үйлчлүүлэгч нарынхаа итгэлтэй түншлэгч байж чадсан. Бид ажилдаа эзэн болж алхам бүрийг төгс хийхийг эрхэмлэдэг. Хамтрагч түншүүд маань нэгэн зорилгын доор нэгддэг. Учир нь жинхэнэ чанар гэдэг нь үгэндээ бус, үйлдэлтэй оршдог. Бидний туршлага, таны амжилт. KGI Group. За мэдээж хамгийн ихэнд бол бид нар нөгөө манай төр засгийн байгууллагаас тодорхойлсон чиглэлийн хүрээнд иргэдтэй үйлчлэгийг шуурхаа цаг алдалгүй хүргэх. Тэгэхээр энэ дээр мэдээж бол ахиж гарсан ойлгомжтой. Ягаад гэхээр та бүхэн мэдж байгаа шүү дээ. Өмнө нь Чикаго орчмын иргэч нэг бол Вашингтон юм. Эсвэл Вашингтоноос тодорхой хугацаанд ирж ажиллахад нэг маш их очиртай, дараалалтай тэгээд богинохон хугацаанд тэгэхээр одоо бол хажууд нь консулын газар байхаар чинь дуртай үедээ, шаардлагатай үедээ ирээд үйлчлэгээ маш түргэн шуурхай авчих боломжтой болчихж байгаа. Тэгээд тэрний нэг жишээг л харахад нөгөө одоо эхний дөнгөж ирсэн үед хүүхдүүдэд бүртгээлээгээр төрсний гэрчлэгийг нь аваагүй эсвэл иргэний бүртгэлтэй ороогүй айгу удцсан хүмүүс өндөө байдаг болсон. Одоо бол ерөөсө мэддэг болсон сарын дотор хүүхдээ бүртгүүлэх ёстой гэдэг. Ерөөсө яг сар дотроо ирээд хүүхдээ бүртгүүлж байгаа иргэд маш олон болсон. Тэгэхээр энэ бол угаасаа нөгөө зорилго нь анханасаа ингэж иргэдэд үйлчлэгийг шуурхай хүргэх газар дээр нь шуурхай өгөх зорилгоор байгуулагдсан учраас тэр үргээ мэдээж бид бүхэн хангалттай биелүүлж байгаа гэдэг итгэлтэй байна. Нөгөө талаасаа одоо манай консулын тойрог гэдэг ойлголт байгаа. Элчин сайдын яамнаас ялгаатай элчин сайдын бол тухайн улсын бүхий л нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг. Консулын газар болохоор консулын тойрог буюу манай жишээлбэл яг Америкийн нэг төвийн бүсийн 15 мужи Иллинойг оруулаад 15 мужи манай тойрогт хамаардаг байхгүй. Тэгэхээр энэ тойрогтой бид нар бас үйл ажиллагаа явуулна. Зөвхөн Иллиной биш гэсэн үг. Тэгэхээр энэ 15 мужитайгаа яаж худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэг, боловсролын харилцаа хөгжүүлэх үү те. Энэ дээр бид бас цаг гаргаж одоо хүчирмаалт гаргаж ажилладаг. За. Чикаго хотл гэж бодож ирснээс биш 15 мужийг хамардгийг мэдээгүй юм байна. Сонирхуулж хэлэхэд манай одоо Чикаго хотоос гадна ер нь хэрэг мужуудаар төвлөрөлттэй байна манай монголчууд. Тий, яг бид нар 15 мужийг хариуцдаг ч гэсэн Чикаго орчимд иргэд маань төвлөрсөн учраас хамаг ачаалал бол одоо ингээд Чикагогийн орчимдоо явагддаг. Тийм ч учраас бусад мужуудад бид нэр та бүхэн анзаардаг бол нэг жилд 2-3 удаа бусад мужид одоо нэг консулын үйлчлэгээ үзүүлнэ гэж зар яваал эсвэл очивол би манайхаа очивол тэнд тэр мужийн тийм хүмүүстэй байгууллагатай уулзалт хийлээ гэх тэ. Тэр чинь нөгөө тэр мужуудаа хариуцдаг учраас нэгдүгээрт тэр мужуудад байгаа иргэдтэй тодорхой хугацаанд ч гэсэн шууд үйлчлэгээ үзүүлэх нөгөө талаас тэр мужийн байгууллагуудтай ажлын хэлхээ тогтоогоо цаашаа хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжоо ярилцах зорилгоор ингээд жилд нэг 2-3 мужаар ажиллаад байгаа тийм. Ямар ч гэсэн би Индианад очсон байсныг бол харж байсан тийм. Өөр юу ямар мужээр бол. Ер нь бол одоо 15 мужаас 4 мужи үлдээд байгаа. Тийм. Тэгэхээр хамгийн сүүлд анзаарсан бол бидэд Мичиган явсан байгаа. Тэгээ Мичиганы их сургуультай их ажил хэрэгж уулзалтууд тэгээд тэр уулзалтынхаа мөрөөр одоо манай хөдөө аж ахуйн их сургууль, Мичиганы их сургууль хоёр, мужийн их сургууль хоёроос харилцаа тогтоогоод удахгүй Мичиганы их сургуулийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллахаар ингээд бидний гол үүрэг юм байхгүй нөгөө бид нар өөрсдөө харилцаа хөгжүүлэхээс илүү хоёр талын боломжтой байгууллагуудыг холбож өгөөд тэгээд тэр нөгөө facilitate гэж англиар илүү ойлгоо. Тэр нөгөө хамтын ажиллагаа хөгжүүлэх нөхцөлийн бүрдүүлэлтэд дэмжиж өгдөг. Тэр угаасаа бүх дипломат төлөөлөгч газрын чиг үүрэг тийм байдаг. Тийм шүү. Би өөрөө нөгөө оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдчихсан. Гэхдээ тэр бол яг сургууль хоорондын харилцаанаас үүссэн байсан л да. Гэхдээ Монгол оюутнуудад тийм боломжийг бүрдүүлээд өгөх юм бол одоо тэгээ сурах юм ихтэй газар шүү дээ, тийм.
За мундаг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм байна. Маш их баярлалаа. За тэгээд мэдээж олон монголчууд төвлөрсөн газар ирж сууршиж байгаа тэр утгаараа та бүхэн бас зөндөө их дата мэдээлэл цуглуулж байгаа ах гэж бодож байна. Та нэг албан ёсны одоо нэг баримжаатай нэг дата одоо шинээр цуглуулсан мэдээлэл байвал нэрээ хуваалцаж өгөөч. Яг хэдэн монголчууд байна, тэрнийх нь хэдэн хувь нь тим юу эрхэлдэг гэдэг юу байна уу танд? Тий. Мэдээж дата бол бас нөгөө хаана аль датаг ярих уу бас нэг жоохон цаанаа нюанстай тий. Тэгвэл ийм мэдээллийг бол өгч чадчихна. Бид нар консулын газар байгуулагдсанаас хойш 5050 иргэнд давхардаагүй тоогоор үйлчлэгээ үзүүлсэн байна. Тэгэхээр одоо манай төвийн бүсийн иргэд гол саяны 15 мууч. Тэгэхээр энэ давхардаагүй насанд хүрсэн Монгол иргэн үйлчлэгээ авсан байна гэх. Тэгэхээр манай энэ бүсэд ойролцоогоор хэдэн иргэн байгаа бол гэсэн тооцоог ингээд хийчих болж байгаа байхгүй. Ер нь манай статистикийн газраас одоо яг энэ гадаад байгаа иргэдийн тооллого юу мэдээлэл судалгаа явуулдаг байх. Тэ өмнө нь та би бас нэг постлыг харж байсан. Тэр мэдээллийг ер нь одоо хизээцсэн байдлаар гаргад юм бол эсвэл ингээд үргэлжлээд явдаг судалгаа юу? Тий, ер нь бол нөгөө манай гадаад юм хилээр гарч байгаа иргэд болгоныг бас нэг ингээ бүртгээд те гарах тохиол болгондоо бүртгүүлээд байгаараа эсвэл тухайн улсад удах эсэх нь эсвэл хамаарад консулын газар элчин сайдын яамд бүртгүүлээд байгаараа гэдэг уриалгыг ер нь банк өгдөг байхгүй. Гэхдээ иргэд маань харамсалтай тэрийг нэг их ач холбогдол өгдөг. Тэгээд ерөнхийдөө хараад хахад асуудал үүсгээрэл элчин сайдын яам консулын газар даа очдог. Тэр тэгтээ яг ер нь нийтлэг бусад улсын жишг чигсэн тийм байд юм. Тийм учраас мэдээж гадаад байгаа иргэдтэй бүр ингээд баттай баримттай болох орлогыг бол ингээд гадаад харилцааны яам статистикийн газар ингээд банк хийгээд байгаа. Тэгээ одоогоор бол нэг 200,000 орчим иргэд Монгол гаралтай иргэдтэй элийн чандад амьдарч байна гэдэг бол ерөнхий баримжаа тоотой байгаа тийм. Даангац Америкт биш тийм нийтлэхэд яар тийм. За ойлголоо. За тэгвэл одоо Чикаго дээр эргээ төвлөрье гэж бодож байна. Манай Чикагод байгаа монголчуудын одоо онцлогоос хамаарат ч гэдэг юм уу яг би ийм юм бийг нарай мдэггүй байсан байлээ ч гэдэг юм уу танд тэ илүү одоо чаленжинг байсан гэсгүүд нь юу байна? Илүү сонирхолтой бас өөрт чинь давуу тал болсон ч юм уу тийм хэсгүүд нь юу байна? За би өмнөх одоо нөгөө миний дипломат карьерийн хугацаанд бол би хвчлэн хоёр талын харилцаан дээр ажиллаж байсан байхгүй юу. Монгол хотын харилцаа, Монгол Оросын харилцаа хариуцж байсан. За эсвэл бүс нутгийн байгууллагууд хариуцж байсан. Одоо манайх ARF гэл ARF ASEAN гэдэг ингээд байгууллагууд байдгийг та бүхэн тэр олон улсын байгууллага бүс нутгийн байгууллагуудтай харилцааг хариуцж байсан. За би тэ Бээжинд эхэлсэн сайдын яамд 2 удаа томилогтой ажилласан, нийт 7 жил Бээжинд ажилласан. За тэгэхээр юу хэлэх гээд нэхэр энэ удаагийн томилт жоохон онцлогтой байсан. Илүү би нөгөө иргэдтэйгээ шууд консул учраас иргэдтэйгээ илүү их ажиллах. Тэгээ хамгийн Америк олноор төвлөрсөн хүмүүжүүд ажиллах болохоор өмнөх хийжсэн ажлаас маань арай онцлог зүйлүүд бол байсан л да. Жишээлбэл Бээжинд чинь хятад бодоход одоо манай иргэд нөгөө ингэж одоо энэ Чикагод байгаа шиг урт хугацаанд амьдарч байгаа иргэдийн цоо цөөхөн ирж очдөг иргэдийн урсгал бол маш их тогтмол удаан хугацаанд амьдардаг иргэд бол аюу цөөхөн байхгүй. Тэгэхээр бид нэр Бээжинд ажиллаж байхад бол одоо ингээл хоёр талын харилцаандаа маш их ач холбогдолж угаасаа миний хариуцсан чиглэлч тийм байсан болохоор байсан. Энд болохоор арай өөр нөгөө фокуслж тэргүүлэх чиглэл ажил маань арай өөр болж эхэлж байгаа юм л да. Тэгэхээр бас дипломат ажилтны хувьд ч гэсэн миний хувьд шинэ чиглэл бас тодорхой хэмжээний сорилтууд байсан. Дээрээс нь бас нэг онцлог нь цоошин газрыг шинээр бүрдүүлэх, дипломат төлөөлөгчийн газрыг шинээр суурийн тавиад ингээд үйл ажиллагааг нь жигдрүүлнэ гэдэг. Тэгээ шинэ улсад миний өмнө бол ажиллаж үзээгүй шинэ улсад цоошин дипломат төлөөлөгчийн газар нэгээд ингээд суурийн тавиад одоо тгээс эхэлнэ гэж ярьдаг шүү дээ. Тэрийгээд ингээд үйл ажиллагааг жигдрүүлэх мэдээж эхний одоо нэг хагас жилийн үед бас амаргүй байсан. За энэ дээр манай Чикаго орчинд амьдардаг иргэд маань аж ахуйн нэгжүүд маань их сайхан тусалж боломжоор дэмжсэнийг бас би онцлон хэлхийг хүсэж байна. Их олон хүн тусалсан. Тэгээд жишээлбэл одоо би их олон хүнд бахархан ярьдаг. Миний өрөөний тавилгыг чинь манай Монгол компани хийсэн шүү дээ. Гоё тавилга байгаа үстэй. Манай энэ одоо хүндэтгэлийн хааны чинь бас Монгол хүн хийсэн гэдэг.
Тэгээд ярих их гоё байдаг. Тэгэхээр энэ манай Чикаго орчмын Монгол community-д маш олон давуу тал байгаа. Хүн олон байна. Хүн олон болохоор маш олон мэрэгжил чадвартай хүмүүс их байна. Маш олон компаниуд бий болж янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явьж байгаа. За тэгээд урлаг соёлын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг тийм чадварлаг авьяастай хүмүүс маш олон байдаг. За тэгээд ашигын бус байгууллагууд бас өнгөө өөр өөрсдийн чиглэлээр ингээд олон жил ажиллаад юм хийгээд датцсан юм байгууллагууд бас олон байсан. Тэгэхээр ингээд нөгөө суур сайгүй сайтай community. Тэгэхээр энэ суур сайтай community дээр орж ирээд энэ дэмжиж хамтраад ингээд ажил хийхэд бас их сайхан урамтай байсан. Тийм байна л да. Харахгүй тийм өнөх ажлын туршлагатай яг бүр шинэ улсын системийг судлаад тэгээд тэрэн дээрээ Монгол community-ийн онцлогийг харж агаад шинээр систем байгуулна гэдэг бол амаргүй даваа байсан баха. За тэгвэл та суур сайтай гэж хэлж гин тэр суурийг ашиглаад одоо ямар боломжуудыг бүрдүүлж болмоор юм шиг харагдаж байна. Яагаад тэгэхээр нөгөө хүн чинь яг дотор нь байгаад ахаар нөгөө ингэж холоос юм харж чаддгүй шүү дээ тий. Тэгэхээр магадгүй өөрсдийнхөө нөөц бололцоог харж чадахгүй байгаа байдлууд байгаа юм шиг бас миний хувьд санагддаг. Тэгэхээр таны хувьд харсан одоо монголчуудын онцлог ашиглаа цаашаа дараагийн түвшинд хүрэх боломжтой салбар нь юу вэ? Юу гэж харж байна? Тий, яг хоо би нөгөө арай том салбарт ажиллаж байсан, том улсуудтай харилцан хариуцж байсан, бас нэг ажлын туршлага эдрээ харахаар миний энд ирээд харах өнцөг бас энд нэлээд удцсан хүмүүсийн өнцөг арай өөр бас тал ажиглаж байсан. Тэгээд би нөгөө давуу талаа та бүхэн миний давуу талыг ашиглаад би та бүхний давуу талыг ашиглаад ингээ хамтраад би ганцаараа бишэлтэй каунслинг газрын дэмжээ би бинийгээ дэмжээд ингээ ажиллавал их ахиц байна гэж би их олон хүнд ер нь ярьдаг. За яа юун дээр анзаарч байгаа гэхээр өөрөө ингээ бидний суугаа амьдарч байгаа энэ орн маань өөрөө дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс байна те. Дээрээс нь ингээд нөгөө олон үндэстний иргэдээс бүрдсэн одоо улс учраас чи Монгол байна уу хятад байна уу за ханах байна тэр нэг сонирн биш те. Тэгэхээр тэгэж ингэж олон ургалж байдлыг хөлөөн зөвшөөрдөг улс гэдэг чинь айгүй даваа тал байхгүй. Бид нар энэ өөрсдийнх нь давуу талыг ашиглаад энэ онцлогоо илүү тодтогоод тэгтээ бас энэ суугаа орныхаа хууль дурмын хүрээнд энэ суугаа оронд байгаа боломжуудынх нь хүрээнд ажиллах. Тэгтээ энэ ажиллагаа маань жоохон зохион байгуулалттай байгаад одоо нэгдээд ингэж явбал одоо байгаа хэмжээнээс илүү өндөр түвшинд хүрэх боломж бизнесүүдийн хувьд, ашигын бус байгууллагын хувьд одоо энэ би даасан уран бүтээлчдийн хувьд маш их байгаа байхгүй зүгээр өнөөгөр зүгээр болом яг нэг тухайн өөрийнх нь чиглэлдээ анхаарад тэрнээсээ жоохон том боломжийг хамтраад бий болох боломжийг анзаарах талдаа жоохон сул байсан юм уу гэж би бас анзаардгийн. Тэгэхээр таны нэг анзаарснаар одоо бүр ингээд тодтогоод хэлэхээр юм одоо тийм жишээ байна уу бүр хүмүүс санаа өгөхөөр. За одоо жишээлбэл нөгөө маш их цаг заваа зараад идэвхтэй дэмжиж одоо сүл дээр нь босгоод явж байгаа нэг. Тэгээ heritage-ийн жишээн дээр тодорхой ярив. За манай энэ community-д ашигын бус байгууллагууд маш олон байдаг те ингээ бүртгэлтэй. Тэгвэл яг нөгөө Америкийн эсвэл Иллинойсийнхаа нөгөө ашигын бус байгууллагуудын хуулийн дагуу тайлангаа хугацаанд нь гаргаад одоо хандвийн үйл ажиллагаа явууллаа гэхэд тэр бүх репорт тайлангаа ингээд олон нийтэд нээлттэй явуулаад яг ингээд нөгөө дөрмийн дагуу явдаг энэ харьцангуй цөөхөн юм байлаа. Тэгэхээр энэ нөгөө Heritage Center байгуулсан хүмүүстэй миний анханасаа тавьсан шаардлага одоо тэгээ бас жоохон хяналт тавьдаг нь болохоор та нар яг ном журмаар нь явна шүү. Ягаад тэгэхээр энэ чинь урт хугацааны төсөл юм аа. Зөвхөн энэ одоогийн байгаа хүмүүс биш энэ чинь бүр үеийн монголчууд энэ төвийг чинь ашиглах юм аа. Тэгэхээр анханасаа суурийг яг зөв тавиарай. Тэгвэл энэ одоо энэ чинь ашигын бус байгууллагыг дэмждэг маш их боломж байна те. Тэгэхээр энэ боломжийг ашиглахын тулд анханасаа л зөв явах хэрэгтэй. Суурай зөв институц энэ байгууллагын institutional capacity-г сайн тавиад тэгээ институтны дүрм журмаа анханасаа ил тод байлгаад те. Ингээд явбал энэ одоо боломж маш их байгаа юм байна гэдгийг бол зөвлөж хэлж. KGI Group нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын тээврийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулахаас гадна бизнесийн хамтрагч болон үйлчлүүлэгч нарынхаа итгэлтэй түншлэгч байж чадсан.
Бид ажилдаа эзэн болж алхам бүрийг төгс хийхийг эрхэмлдэг. Хамтрагч түншүүд маань нэгэн зорилгын доор нэгддэг. Учир нь жинхэнэ чанар гэдэг нь үгэндээ бус, үйлдэлтэй оршдог. Бидний туршлага, таны амжилт. KGI Group. Яг тэгэхээр бусад community өөрийн гэсэн юм одоо төвтэй болцсон. Манайхаа сүлд ирсэн community ч байна шүү дээ. Тэгэхээр ингээ бусад одоо Азууд те бусад улсууд ингээд болоод ингээд өвөл дөрөө босгоцсон юм манайхан яагаад өнөөгөл чадаагүй ингээд бодгоор бид нар бас жоохон дутагдал байсан л байгаа юм л та. Тэгэхээр энийг одоо засах гад тэгээд ингээд энэ иргэдийн санаачлагыг идэвхтэй дэмжээ тэгээд бас тодорхой үр дүнд хүрээд явж байгаа тий. Heritage ухраагаад яач Heritage Center-ийн та үйл ажиллагааг товчхон нэг танилцуулаад өгөөч мэдэхгүй байгаа хүмүүс магадгүй яг аль биесээр. Тий, ер нь бол одоо нөгөө Heritage Center-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авъя гэвэл вебсайт, пэйж хуудас нээлттэй ороод харахад 4 хүртэл ингээ вебсайтн дээр байж байгаа бүх цугласан хандив ингээд нээлттэй хин хэдийг өгсөн нээлттэй байгаа. Анхнаасаа нэг урт хугацааны төсөл учраас нээлттэй байх, ил тод байх, баримталж байгаа дүрм журм тодорхой байх гэдэг шаардлагыг их тавьсан. Тийм учраас одоо тэгээд олон нийтийн хандивыг ашиглаад нөгөө депозитаа тавиад байраа ашиглаад эхэлсэн та бүхэн үйл ажиллагаанд нь оролцож байгаа, маш олон үйл ажиллагаа явагдаж байгаа. Одоо зөвхөн товчоор хэлэхэд байрны төлбөр бол хараад дуусаагүй байгаа. За нөгөө удирдах зөвлөлийн гишүүд нэлээд идэвхтэй ажилласны үед нэг мужаас грант авах боломж гарсан. Тэр грантыг одоо нөгөө мужийн сенатор ирээд зарлцсан. Тэр грантыг одоо ойрын хугацаанд аваад тэрний дараа тодорхой хэмжээний төлбөр үлдэнэ. Тэгэхээр энэ нэг худалдан авалтаа дуусгацсны дараа үйл ажиллагаа илүү өргөжүүлэх боломж нь бүр нэмэгдээд явчихна. Тэгвэл одоо нэг төлбөртэй байхаар чинь бас жоохон тодорхой хэмжээний дарамт байгаа шүү дээ. Энэ төлбөрийг яаж дуусгах вэ гэд. Тэгээд би бас нэг зүйлийг энэ завшааныг ашиглаад нийт Чикагочудаа тэгээд төвийн бүсд байгаа монголчууд хэлмээр байгаа. Энэ бол ерөөсөө нэг тийм зөвхөн байртай болох асуудал ерөөсөө биш юм байна. За мэдээж байр өөрийн гэсэн ашиг хүмүүс болго байртай болох давуу тал бий болно да. Гэхдээ энэний хамгийн цаад нэг өгөх мессеж бол монголчууд ингээ хамтраад том төсөл хэрэгжүүлж чаддгийн гэдэг нэг мессеж өгч байгаа. Хоёрдугаарт бид нар чинь Монгол улстаач бай, хэлийн чандтаач бай, Монголд хурхтнуудынхаа нэг ингээ цөмөн болж ингээ татаж урайлж явах хэвээр хүмүүс ч өөрсдөө бид нар тэгэж ойлгодог тий ягаад тэгэхээр түүхээсээ. Тэгэхээр Чикаго орчмын монголчууд нэлээд нэг юм төвтэй болно гэдэг чинь энэ төвийн бүсд байгаа ядаж бусад монгол хурхтнууд бидрэлөө ингээ татагдах нөхцөлийн бий болгож байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ингээ том зургаар нь харах хэрэгтэй. Тэрнээс хин хийсэн яг үндэ сонирн биш. Монголчууд хийж чадсан, монголчууд ингээд өнөөгийн хүмүүс нь ашиглаад үе үеийн дараагийн хүүхдүүдтэй ингээд юм үлдээж чадна гэдэг тэр чадсан гэдэг бахархал нь бас өнөөгийн одоо энэ гар бие оролцож байгаа хувь нэмрээ оруулсан бүхний бас бахархал болох хэвээр. Тэгэхээр би бас консулын хувьд энэ том үйл хэргийн дэмжиж өөрийнхөө бүхэл туршлага одоо санааг хандивлаад оруулаад дээрэс нь бас энэ багийг манлайлаад явж байгаадаа би бас өөрөө их баяртай байдаг. Тэгэхээр ямар ч байсан одоо консулын ажил маань дуусаад явхад за би нэг монголчуудынхаа нэг том олон жил мөрөөдсөн ажлыг нь дэмжиж чадхаасаа тийм бодит болгоод явсан да гэсэн нэг тийм бахархалтайгаар бас буцхыг бас би ч гэсэн хүсэж байгаа. Гэхдээ энэ бол гол нь үлдчихэж байгаа. Урт хугацаанд энд амьдрах хүмүүстэй бол том хөрөнгө оруул. Тэгээд үе үеийн цаашдын хүмүүстэй ингээд ашиглагдах зүйл үлдээж байгаа. Одоо өнөөгийн хүмүүсийн одоо хувь нэмэр бодит хувь нэмэр юм да. Тэгээ зүгээр үгээр бид нар чи их ярьдаг штэ. Тэгчих юмсан. Энэ вьетнамчууд ямар мундаг юм. Бид нэр хооронд энэ солонгосчууд ямар тэгтлэхгүй. Монголчууд чинь хамтарч чадчихсэн юм. Чаддагч байсан ч болоод дэлхийн хэмжээний гүрэн байгуулж байсан. Тэгэхээр одоо ч гэсэн бид нар хамтарч чадах юм. Энэ бол жижигхэн эхний төсөл. Инээс илүү юмыг бид нар хамтраад хийж чадах юм гэдэг л итгэл үнэмшлийг энэ төсөл өгнө гэж би бол хувьдаа их итгэлтэй байдаг. За үнэхээр ач холбогдол өндөртөө мэдээж
яг тийм үнэн. Яг тэгэхээр нөгөө консулын орон зай дутчихсан л харагдаад байгаа юм л да. Яг энэ олон санаа яг албан ёсны нэгэн нэр дор ингээд базаад хүний хэрэгцээ байсан байна. Тэрийг та олж хараад сонсоод ажил хэрэг болгосон байна. Мэдээж энэ бол бас тийм амаргүй бол байгаагүй. Яг хөндлөгийн өдөр харж ирсэн үний хувьд бол тэг маш их баярлалаа. Тэгээд мэдээж угаасаа зарим нэг зүйлсийн нөгөө гол утга санааг хүмүүс тухайн үед ойлгохгүй ч гэсэн эргэж хараад ярьдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж эргээд тэрүүл ойлголцож ирсэн хүмүүсийн бодол санаа бүгдээрээ эргээд цаахан болоод үр дүнгууд гарах байх. Одоо тэгтээ вебсайт дээр одоо нөгөө Facebook дээр нь би байнга фоллоу хийж идэг. Нэлээдгүй олон үйл ажиллагаа дотор нь явагдаад хүмүүс оролцоод явж байгаа харагдчихсэн. Тэгээд яг Чикаго хотод ялангуяа төвлөрсөн байгаа монголчуудын хувьд бол ач холбогдол өндөртэй. Тэгээд тэнд ер нь бол очиод баг өдөржингөө л ингээл үйл ажиллагаанд оролцож байгаа л шүү дээ, тий. Тийм. Тэгэхээр одоо юг уриалган гэхээр одоо ингээд санаачлаад энийг ажил хэрэг болгох гээд маш их цаг заваа зарж байгаа. Тийм чинь ашигын бус байгууллагын үйл ажиллагаа. Тэгээд тэр чинь богино хугацаанд биш нэг жил агаас 2 жил орчим ингээд хамаг цаг заваа гаргаад явж байгаа хүмүүсээ бас зөв дэмжээсээ урам өгөөсэй гэж би бас нэгдүгээр хэлмээр байгаа. Зөвхөн Heritage Center биш. Ингээд манай Чикагочдыг харахаар ингээл нэг хүүхдийн байр хийх гэж хэдэн хүнэлтэй тэнд чинь хэдэн өдрийнхээ ажлыг алдаал эсвэл наадам хийх чинь ингээл нэг 2 сарын ажлаа алдаал маш их цагаа зарж байгаа байхгүй. Тэг чинь тэр цагаа мэдээж өөр юмд хувийнхаа юмд зарцуулбал тэр хүмүүст ашигтай шүү. Тэгэхээр ингээд нөгөө цаг заваа гаргаж байгаа хүмүүсээ нэг арай урам өгөөд эргээр ингээд дэмжиад за одоо хуруугаараа хувь нэмэр оруулж чаддгүй мэхэд хушуугаараа нэрмээс битгий боллоосаа гэж би бас заримдаа хэлмээр ер нь хилдэг л дээ. Хүмүүс бас бодох хэрэгтэй. Ингээд олонний төлөө юм хийх гэж зүтгэж байгаа хүмүүст жоохон ч гэсэн урам өгөөд тэгээд боддоор тийм ашигын бус байгууллага тий. Тэгэхээр тийм байгаа. За тэгээд буцаад хэлэхэд ямар ч байсан тэр мужийн грант ороод ирэхээр үндсэндээ төлбөр бараг шийдэгдсэн цаана баг зэрэг төлбөр үлдэн тэн дээр бас одоо Чикагочууд маань өстой бодит хувь нэмрээ баг багаараа өгөө тэгээд энэ төлбөрөө нэгдүгээр дуусгачмаар хоёрдугаарт ингээд өөрсдийн гэсэн юм орон зайтай талбайтай болчлоо тэрийг илүү ашигламаар байна. Одоо ялангуяа би бас та бүхнийг одоо залуучуудыг бас жоохон уриалмаар байгаа. Одоо ингээд яг хандив өгсөн хүмүүсийг үнийг хэлэхэд хандив өгсөн хүмүүсийг ингээ харахаар залуучууд их цөөхөн байгаа. Тэгэхээр нөгөө одоохондоо хэл соёл хүүхдүүдийн хэл соёл эдэр ийм асуудал төр хүмүүс болоогүй байж болно. Гэхдээ яг явж энэ төвийг чинь та бүхэн зориулсан. Тэгээ та бүхний дараагийн үеийнхэн зориулсан. Тэгэхээр ядаж нэг жоохон ч ихсэн хувь нэмрээ оруулаад хоёрдугаар тэр төвийг очиж ашиглах хэрэгтэй. Заал талбай зөндөө байна. Залуучуудынхаа арга хэмжээг хиймээр байна. Тэгэхээр одоо гадуур төрөөсөлж юм хийхээс хамаагүй хямдхан боломжтой. Дээрээс нь монголчууд ерөнхийдөө монголчууд бие биенээ дэмжиж л төвөө босгоно гэхээс монголчууд нь дэмжихгүй л гадны хүмүүс бас ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр нэгэнт ингээд олон жил ярьсан ажил нэлээд бодиттой ажил болоо бараг сүүлийн шатантай явж байгаа учраас энийг бүр ингээд амжилтанд хүргээ. Дээрээс нь одоо хэлийн чандад амьдарч байгаа бусад монголчуудаа бүр үлгэр жишээ болгоод бид нэр ингээд чадсан та нар бидний энэ жишгээр ингээд хима хийгээч гээд үзүүлээд яриад явмаар байгаа зүгээр одоо манай багийнханд Японоос ч юм Австралиас хандаад та нар энийг яаж хийж ийн гэж туршлага судлах гад хандж байгаа хүмүүс бас байгаа л да. Гэхдээ бүр сайхан бүх юмаа дуусгацсны дараа ярих нэг өөр бүх юмаа арай нөгөө эцсийн шатд бүрэн дуусааг байгаа үед одоохондоо нэг жоохон хүлээснэ. Тийм а дуусны дараа мэдээж бас олон нийттэй ч гэсэн илүү мэдээлэл өгөөд бус монголчуудаа бусад оронд байгаа монголчуудаа ч гэсэн илүү бүр ингээд цагт мэдээлэл өгнө гэсэн бодол бол байгаа тийм. Тэгэхээр тэрийг би хийнэ гэсэн үг шүү дээ. Биений хугацаа дуусаад явлаа гэхэд угаасаа баг нь байгаа. Тэгээд эн чинь нөгөө урт хугацааны төсөлөчлөөс одоогийн ингээд удирдах зүйл чинь 2 жилийн дараа солигдох угаасаа дүрмээрээ. Тэгэхээр 2 жилийн дараа ахаад шинэ удирдах зүйл бүтнээрээ биш гэхэд талан шахуу хөрчлөөд ингээд менежментийн баг нь ч гэсэн шинжлэхтэй нөгөө ингээд нэг ашигын бус байгууллагын нэг хүн 10-20 жил удирддаг юм буруу жишгийг үл ингээд халаад ингээд зөв жишгээр голдролоор ороод ингээд бүх хүмүүсийн оролцоог гол нь оролцоход нээлттэй саналаа өгөөд жишээлбэл удирдах зөвлөлийн гишүүн болох нь одоо ч нээлттэй байгаа байхгүй цаашдаа ч нээлттэй байна. Ингээд сайхан энэ нэг юмаа нэгдгээд аваад явах л ёстой байгаа юм.
За залуучуудаа оролцоо тэгвэл залуучуудыг төлөөлж асуулахад зай талбайг одоо түрээслээд ашиглая гэхэд тэр нь ер нь ямар системээр явагдаж байна? Ямар үйл ажиллагаануудыг тэр зохион байгуулахаар байна? Хэмжээ одоо нөгөө capacity нь хэр байдیں۔ Тэгээ гол нь ер нь одоо очиад үзэх хэрэгтэй байна. Сая бүр нэг залуучуудын оролцоог нэмэгдүүлэх гэж залуучуудад зориулсан нэг ивент бүр зориуд хийсэн. Та нар нэгдүгээр ирээд юу болоод байгаа, энд юу явагдаж байгааг нэг хараад гаж, хоёрдугаар ямар ингээ боломж байна та нар нэг нүдэрээ харж гад яриач те. Одоо нэг наандаж л ярихад нэг 120-од хүний ивент хийчих том заал байна те. Тэнд чи одоо бүжиг бүхийн барилтаа шагаан тэмцэн ингээл юу л бол юу болж ин. За жижиг өрөөнүүд байна, нэг 40-од хүний уулзалтын өрөө хийж. За тэгээд морин хуурын сургалт, хөгөлдөр хуурын сургалт гэж зөндөө олон сургалтууд явж байгаа. Тэгэхээр залуучууд маань ядаж нэг 2 сард нэг удаа өөрсдийнхээ арга хэмжээг тэнд хийждэг. За өөрсдөө жишээлбэл чи мэрэгжлийн чиглэлээр залуучуудад эсвэл хүүхдүүд зориулсан сургалт хийж болж байна те. Тэгээд ер нь маш их боломж байгаа. Тэгээд очиод харахаар арай нүдэнд бодиттой харагдан. Тэгэхгүй би ингээд яриад вебсайт хараа суугаад тахаар тэгээд ойрхон тэр байтугай зүйлд та бүхэн маань цагаа зардаг болохоор одоо ингээд залуучууд маань өнөөдөр та бүхэнд яг бодож шууд тулсан хэрэгцээ биш ч гэсэн алс хиттэй хүүхдүүд чинь хэрэгтэй, өөрсдөд чинь хэрэгтэй гэж одоо. Тэгээд дээрэс нь бас нөгөө ингээ Монголд хургат унаа татах мадах гэсэн том бодлогоо бас жоохон бодоод арай том зургаараас энийг хараасаа л гэж бодоод байгаа. За ойлголоо. Маш их баярлалаа. Ер нь бол би ч гэсэн мэдэхгүй ер нь бол нэлээд юм limited л харж ирсэн байна л да. Одоо ингэ дэлгэрүүлээд ярихад бол нэлээдгүй сайн мэдээллийг авч байна. Тэгэхээр одоо нөгөө энэ 5 6 pillar байсан шүү дээ таны ярьсан. Тэрний чинь бол бусад хэсэг нь бол нэлээдгүй ингээд явцсан ойлгомжтой. Наад ажлыг чинь хийгээд ирэхээр бол одоо ингээд нэлээд well rounded одоо та бол 3.5 жилиг бол өнгөрөөсөн юм шиг харагдаж байна гэж миний хувьд харлаа. Тэгэхээр ер нь албан ёсныхын ажлаас нь жоохон гараад татаад хоёулаа жоохон хөнгөн сэдвүүдээр яриа гэж бодож байна. Таныг би шатрын мастер гэж сонсч ирсэн. Шатрын бас хүүхдүүдэд хичээл явуулдаг талаар нь мэддэг. Тэгэхээр та тэр талаараа яриач. Эндээ бас хүүхдүүдийг тэмцээнд оруулсан тий. Тийм мэдээж шатрынхаа одоо карьерийг ярих дуртай л да. Яриад байвал их уртм ярьж болно. За нэгдүгээрт би нөгөө шатарчин гэр бүлээс гаралтай. Манай өвөг одоо зохиолч Батын Ямагийнхныг өвөг маань мундаг зохиолч гэдгээсээ гадна Батын Ямагийнхан шатарчин гэр бүл гэдгээр аягүй сайн мэддэг. Ягаад тэгэхээр манай гэр бүлээс одоо улсын аварга болсон 5 шатарчин байдаг. За тэгээ спортын мастераас дээш зэрэг цалтай 6 хүн тэргээд за манай багд болохоор их мастер би өөрөө уг нь ол улсын мастер Монгол улсын 3 удаагийн аварга тэгээд энэ мэтлэн шатрын талаар ярих дуртай. Тэгээд шатар надад юу өгсөн бэ? Ягаад би шатард орсон мэгээ бодохоор шатар их шудрах спорт. Яг тэгэхээр нөгөө эрэгтэй хүн, эмэгтэй хүн, хүүхэд, настай хүн хинч өрсөлдөж болно. Чамд насны хязгаар байхгүй, жингийн хязгаар байхгүй, хүүсийн ялгаа байхгүй. Чи ингээд өөрөө сайн байвал хинтээж өрсөлдөж болно. Тэр нөгөө багасаа ингээд шатраар тоглохоор би хинтээж адилхан юм байна. Хинээс дутуугүй юм байна гэд ийм ихтгэлтэй болсон маань сүлд бодоход ингээд дипломат албанд ингээд өөр улсын дипломатуудтай ингээд яриа хэлцээ хийхэд тэр ихтгэлийн маань бас багаас төлөвшөөд шатар надад тусалсан юм байна гэж боддог. Хоёрдугаарт шатар нөгөө амжилт гарах хэсэг нь цэвэр чамаас шалтгаал нэг шудраг гэдэг нь тэрэндээ хэлж байгаа. Жишээлбэл бокс бол нөгөө шүүгч буруу шүүгээд би илт зөхиод байхад бүрл намл зөхгүй бол нөгөө оноо моноо их булхааддаг. Шатар дээр тийм байдаггүй. Одоо үнэхээр ингээл байрлал байгаа юм чинь чи хожиж чадвал хэнийг шодчод тэгэхээр их шудраг байдаг. Тийм учраас энэ спортоор хичээллэх нь бол хүүхд залуучуудад их хэрэгтэй. Тэгээд бас нэг давуу тал нь одоо маа хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьдаг. Тийм хүмүүст ч гэсэн ингээд шатраар хичээллээ давуу тал бий болгодог. Тэгээд та бүхэн анзаарсан бол сүүлийн үед нөгөө энэ хорих газарт хоригдож байгаа хоригдлууд шатраар хичээллээд бүрдлэгийн шатрын холбооноос энийг зориуд ингээд хөтөлбөр болгож хэрэгжүүлээд ингээд бүх орнуудад энэ хоригдлуудыг шатраар хүмүүжүүлэх
ийм хөтөлбөр их амжилттай явж байгаа байхгүй. Тэгээд манайхан жишээл манайхан сүүлийн олон улсын тэмцээн онлайнаар одоо шатарчин бас нэг онлайнаар тоглоход хамгийн боломжтой спорт. Тэгэхээр та нар боддоо одоо Монголын нэг гянданд бүр хүнд нөхцөлтэй гянданд ингээд 10-аад жилийн ял автсан хүн шатар тоглоод тэгээд улсаа төлөвлөөд олон улсын тэмцээнд оролцоод медаль аваад бүр төрүүлээд Монгол улсынхаа төрийн дуулалыг одоо онлайнаар ч гэсэн ихшгэлүүлнэ гэдэг бол тэр одоо ингээд эрхчлөө хязгаарлагдсан хүний хувьд бол маш сайхан боломж байгаа хгүй. Тэгээд эхний нөгөө олон интерконтинентал тэмцээн болоод болоход манай эрхтэй баг төрүүлсэн байхгүй. Тэгээд тэр тэмцээнд төрүүлсэн залуугийн ярилцлагыг би уншиж байсан. Тэгээд тэр залуугийн өмнөөс маш их баярлж байсан. Яг тэгэхээр тэр хүний ерөөсөө одоо тэр урт хугацаагаа утга учиртай даван туулах боломжийн шатраа бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө ийм шатрын нөгөө хүмүүсийн мэддэггүй ийм давуу талууд бас их байдаг. Тэгэхээр онлайн тоглож гин, дээрэс нь хаанаас тоглож гин, хинж тоглож болж гин, тэгээд ингээд шударгаар өрсөлж гин. Тэгээд тийм хүнд нөхцөлд байгаа хүмүүс хүртэл ингээд улсаа төлөөлнө. Тэг угаасаа монголчууд бид чинь бүгдээрээ л улсаа нэг ямар нэгэн байдлаар улсынхаа нэрийг гаргах юмсан гэж хүн болгон л хичээдэг шүү дээ. Тэгтэл одоо магадгүй амьдралтаа алдаад том алдаа гаргаад ингээд гэмшээд явж байгаа залуу хүн ийм сайхан боломжийг бий болгож байгаад нь шатар ийм сайхан спорт байдаг юм а. Тэгээд сонирхолтой хийсэн тий. Тэгээд энэ тэмцээн бас байнга явж байгаа. Тэг манай нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бид нар чинь энийг бүр ингээд дэмжиж одоо манай хорих газрууд чинь шатар бүр ингээд айгүй сайн одоо заагдж байгаа тийм. Тэгээд үнэхээр нэрээ бодхоос өөр хийх юмгүй л байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр айгүй гоё утга учиртай тэмүүлэлтэй болгоод ядаж нөгөө цаг хугацаанд ч гэсэн утга учиртай өнгөрөөд тийм. Тэгээд тэр их сайхан боломжийг одоо дэлхийн шатрын холбоо бий болгосон юм билээ. Зөвхөн Монгол биш одоо ингээд дэлхийд даяарх одоо ингээд ийм инмейтүүд тийм. За яг нөгөө шатрын ярьсан юм чинь одоо сурагчдын амжилтыг нэрээ түрүү асууж. Тийм. Тэгээд яг нөгөө энд ирснийхэн дараа манай зөвхөн би биш л те манай гэр бүлийн хүн бас шатар заадаг. Тэгээ хүү манаас их гайгүй шатар тоглож исэн. Тэгэхээр нөгөө энэ суурийг ашиглаад энд байгаа хүмүүстүүдтэй жоохон заагаад тэгээд бас л нөгөө цаагаараа энд байгаа хүмүүс монголчууд нэг ядаж мужийн авраг болчвол монголчууд ч сүрхий юм байна гэдэг. Дээрээс нь тэр хүүхдүүд одоо ингээд мэдэн штэ мужийн авраг дээр тэмцээнд ороод амжилттай ядаж сургуулийн авраг болчих чинь л тэгээд сургууль анги дотроо нэр хүндэд тэр нөр болоо тийм. Тэгэхээр тэрийн дэмжих юмсан. Тэрнээс үүш нэг ингээд зөвгөр нөгөө анхан шатны хүүхдүүд бэлтээ гэж ерөөсөө анханасаа зориог угаасаа миний цаг зав бага штэ угаасаа шатар зарцуулах цаг үндсэндээ байхгүй зүгээр яг нэг авиастай шатрыг амжилт гаргая гэж зорж байгаа нэг цөөхөн хүүхдүүдэд заагаа тэрийн амжилтанд хүргээд ядаж нэг мужийн авраг болгочих юмсан гэж зориод бас тэр ажил маань яг зогсоогүй үргэлжилж байгаа. Гэхдээ нөө өргөн хүрээнд зааж чадахгүй байгаа. Үнэхээр цаг зав байхгүй. Тэгээд ямар ч байсан нэг хүүхэд маань мужийн дэд авраг болсон. Дээрээс нэг шав бас сая хүүхдийн дэлхийн аврагт, сурагчдын дэлхийн аврагт бас гадаад руу тэмцээнд явсан. Тэгээд яг ингэж магадгүй 20 хүүхдээс эхэлсэн одоо ингээ 3-4 шигшигтэй л үлдчихээн л да. Угаасаа шатар чинь бас амар спорт биш. Ингээд маш их цаг зардаг тийм хүн спорт л доо тийм. Тэгээд шалгараад 2 шав үлдээд тэр 2 маань бас цаашаа явал сайн л байна. Тэгтээ бүр мэрэгжлийн шатар чинь болохгүй ч гэсэн одоо ингээд хүмүүжилт нь өөрчлөлт, хандлагт нь өөрчлөлт орж байгаа. Нэг шавийнхаа нэрийг хэлэхгүйгээр зүгээр нэг жишээгийн дурд айгүй хөөрхөн аав ээж нэг баяртай байдаг аахгүй хүүхдээ айгүй сайн хүмүүжиж чинь гээд мань хөө яасан гэхээр эхний удаагийн тэмцээн дээр хожигдонгуудаа шатраа нурааж байгаа аахгүй. Хиттэй байсан байна асан. Тэдтэй 6-таа юу. Хөрхий. Шатраа бүр ингээд нураагаа тэгээд чанга дуугаар уйлаад тэгээд тэр нөгөө тэмцээний маань баг нурааж байгаа аахгүй. Тэгээд одоо нөгөөдөг чи юу шатар нураах айгуу тийм одоо бүр хожигдож сурсан айгуу тийм баг тийм санаагаа удирдах. Тийм одоо тэр чин ингээ эмоци удирдах сурж जैन. Тэгэхээр чин дараа ямар ч ажил хийсэн, ямар ч спортоор хичээлсэн, ямар ч юунд энэ ч одоо хожигдлын амтыг мэдчихээн, хожигдлын гашууд дурсан юу мэдчихээн. Тэгээ одоо энийг яаж даван туулахаа мэдчихээн. Тэр хүүхдүүд бол айгүй ингээд ахиц хараад аав ээж нь яг тэр зөвхөн шатрын амжилтаас илүү ингээд нөгөө хандлага нь өөр болоод ингээд өөр хүмүүжээ дэмж яагаад нь бас эцэг эхчүүд баяртай байдаг. Тийм.
Яа харахгүй нэрээ шатарчин одоо даам тоглолт хүмүүс бол төвлөрөөр сурчихсан, суугаа сурчихсан тий үнэхээр бодоо сурцсан. Нэгсний бясалгал ах тийм үү бараг л тэр олон нүдлийг ингээд бодож ин гэдэг чинь. Тэгээ яг хаа бас нэг давуу тал бол одоо би яг өөрийнхөө ажлаас харахаар бид нар чинь ингээд олон улсын дипломатуудтай янз бүрийн сэдвээр хоёр талын олон талын ингээ ярилцсан тий. Тэгээ бас л тэнд ч өгөө аваа зарим зүйлийг өгөн зарим дээр нь тохироо гэдэг чинь тэгээ цаанаа мэдээж тэр чинь одоо at stake нь болохоор улсын эрх шиг тий. Тэгэхээр чинь их ухаалаг нүүдэл хийх хэрэгтэй. Тэгээ ухаалаг нүүдэл хийн дээрээс нь сайн тохиролцоонд хүрэхэд бэлтгэл айгүй чухал. Бэлтгэлийг яаж хангах ёстой гэхээр эрсдлүүдийг ингээд тооцоолоо дээрээс нь хувилбаруудыг маш сайн тооцоолох ёстой. Айлын тал ингүүл ийм шаардлага тавиул энэ дээрээ буулт хийгээд энэ дээр нь зөвшөөрөөд энэ дээр үл яагаач буулт хийхгүй ч гэдэг юм ингээд маш их олон хувилбарууд байгаа шүү дээ. Дээрээс нь одоо нөгөө талаас тавьж болох одоо шахалтууд юм байх магадгүй дэр гэдэг эрсдэлтэй. Тэгэхээр чи яг энэ дипломат үйл ажиллагааны шатрын бэлтгэл дэвширн ижил төстэй зүйл айгүйх байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө шатар чин дандаа нөгөө эрсдлийг тооцоож хувилбарт хугацааны стратеги төлөвлөлт стратеги байгаа, стратеги хэрэгжүүлэх тактик байна. Дээрээс нь нөгөө олон хувилбарт нөгөө хүн юу бодож байгааг аль болох л таажиж тэр хувилбарт нь ингэсэн бэлтгэл. Тэгэхээр чинь яг дипломат үйл ажиллагаа бас яг адилхан байхгүй. Тэгэхээр энэ ур чадварыг бас багаасаа ингээд төлөвшчгөр зөвхөн дипломат биш л те. Ямар ч ажилд гарсан чи ярилцэх шаардлага гарна те. Тэгэхээр ингээд өөрийгөө багаас нь бэлтгээд бас чухал. Хэлцээрийн төвшөнд ч биш тэр чинь тэгээд хүүхдийн амьдралын сонголтоо хийх ингээд ер нь өдөр тутамд л одоо тэр нөгөө critical thinking те. Тэр чадвар бол үнэхээр чухал юм байна. Ер нь тийм задлчир бодож байгаагүй. Яагаад чи шатраг хөнгөн шууд тоглоом гэж бодож тийм хөнгөхнөр бодоход тийм амьдрал дээрх аппликейшн ихтэй спорт шүү. KGI Group-ын өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын тээврийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулахаас гадна бизнесийн хамтрагч болон үйлчлүүлэгч нарынхаа итгэлтэй түншлэгч байж чадсан. Бид ажилдаа эзэн болж алхам бүрийг төгс хийхийг эрхэмлэдэг. Хамтрагч түншүүд маань нэгэн зорилгын доор нэгддэг. Учир нь жинхэнэ чанар гэдэг нь үгэндээ бус, үйлдэлтэй оршдог. Бидний туршлага, таны амжилт. KGI Group. За одоо та ингээд 4 жилээр томилогдож ирдэг гэдэг байгаа шүү дээ консул маань. Тэгэхээр таны одоо дараагийн төлөвлөгөө чинь ер нь юу байна? Ер нь одоо улиран одоо дараагийн хүнд ороод ирэхэд ер нь энэ процесс нь яг яаж явагдах вэ? Тэр талаар нэрээ та тайлбарлаж өгөөч. Яг нөгөө дипломат албаны хуулийн дээр дипломат албан тушаал хаших хугацаа 4 жил гээд заасан байдаг байхгүй. Тэгвэл яг нөгөө дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний хувьд бас нэг тийм заавал 4 жил гэсэн ойлголт бас байхгүй. Жохон өмнө ч байж болно. Ер нь эргүүлэн дуудах гэдэг нэг ойлголт байдаг. Бас ер нь бол ингээд нөгөө олигтойхон хийхгүй ажиллаа хийж чадахгүй бол буцаа дуудах бас боломж нь угаасаа тэр нь тийм юм шиг гардаг. Тэгэхээр чи нэг л томилогдсон бол даавал 4 жил болно гэсэн ойлголт бас байхгүй. Элцэн сайдагч гэсэн ялгаа биш ажиллаа хийж чадахгүй дуудах боломж шууд тэр нөгөө томилсон байгууллагад байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө нэг 4 жил гэсэн баримжаа байдаг. Тэгэхээр жоохон илүү ч ажиллаж магадгүй, жоохон наанч дуудаж магадгүй. Тэгэл дуудвал мэдээж буцна. Одоогоор арай дуудагдаагүй байна. Тэгэхээр мэдээж дуудах хугацаа болоод буцах болохоор мэдээж нэг үдэлтийн арга хэмжээ, уулзалтууд гэж хийдэг. Угаасаа олон улсын жишгээрээ дээрэс нь иргэдтэй бас би ингээ буцах гэж байна гэдэг мэдээлэл өгнө. Тэгэхээр чимээг байж байгаа явчихгүй. Дээрэс нь бас нэг би энэ явах үедээ бас нэг иргэдтэй тодорхой хэмжээнд тайлангаа тавья гэж бодож байгаа. Мэдээж би очиод намайг томилсон байгууллагатай уу гадаад харилцааны яамда маш дэлгэрэнгүй тайлан 50 төрөл жишг угаасаа тэх ёстой. Тэгтээ бас анхны консул байсан ингээд хамтраад хийсэн маш ажил байгаа. Миний гэхээс илүү хамтраад хийсэн одоо энд хэрэгдтэйгээ ашиг юмс байгууллагатайгаа бизнесийн байгууллагатайгаа ингээд хамтраад хийсэн маш их боломж байгаа. Дээрэс нь бас нэг бид хичээгээд энэ дээр нэг жоохон дутуу ажиллажлаа шүү. Та бүхэн маань цаашдаа энэ дээр анхаараарай. Дараагийн консулаа бас нэг энэ дээр дэмжээрэй гэсэн нэг тийм санаа оноогоо ч гэсэн бас хэлье гэж бодож байгаа тий.
одоо нөгөө сонсож байгаа хүмүүс намайг энийг мдэггүй байсан байна, ингээгүй юм байна гэж бодох үедээ. Гэхдээ яг үнэндээ бол өдөр тутмынхаа амьдралтаа ороод явж байгаа үед бол нөгөө консулын үйл ажиллагаач бид нар айгүй хөнгөн хүлээж авч байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол иргэдийнхаа одоо тэвч баримт үйл ажиллагааг нь хариуцаад ингээд явж идэг гэдэг гол юу гэж нь л мэдчихэж байгаа ш. Одоо энэ гадаад бодлого тэгэл одоо энэ харилцаа холбоо establish хийх энэ ч бол үнэхээр мэдтгүү байсан юм байна. Тэгэхээр Шикаго консултай болсноороо бас нэлээдгүй олон одоо ирээдүйн бас суурийг таагаас суур сайтай гэжсэн. Тэрэн дээр нэмээд тэрийг баттгаад дахиад дараагийн одоо нөгөө фаундейшнийг бас тавилцаад өгсөн байгаа нь харагдаж байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгэхээр та дуудагдсан ч байсан одоо аль биесээр хугацаанд дуусаад байсан ч гэсэндээ одоо Монгол руугаа л буцаад Монголдо үргэлжлүүлээд ажиллах хэрэгтэй байдгүй ер нь консул хүн бол. Ер нь нөгөө дипломат албан тушаал чинь нөгөө томилогддог. Томилсон газар нь тусгай алба гэхээр томилсон газар нь л очиж ерөнхийдөө ажиллах үүрэгтэй. Тэрнээс би тийш ямаргүй анч гэдэг юм уу би одоо эндээ баймаар байна. Тийм нэг хувь хүний санал бол яг хоо ерөнхийдөө саналаа хэлж болно. Гэхдээ хувь хүний саналыг заавал хүлээн авах гэсэн бас баталгаа байхгүй. Тийм ч учраас чи нөгөө төрийн тусгай алба тангараг өргөж байгаа. Тэгээд чи төрийн тусгай алба гэдгээр бас тодорхой хэмжээний эрх юм байдалж байгаа шүү дээ. Тийм чи эрх юм нэдэлж байгаа юм чи эргээд өөрөг хариуцлагаас ухамсарласан хүмүүс байх хэвээр. Тэгээд дуудаад Монголдо ажиллах гэвэл ажиллана. Үргэлжлүүлээд нэг газар ажиллаач гэдэг юм уу тийм одоо томилгоо ирүүл мэдээж тэгээд тэнд нь ажиллана бах. Тийм. Тэгэхээр ерөөхдөө Монголын жишг үл ихвчлэн гадаадд 4 жил ажилласан бол буцаад Монголдо 3-4 жил ажиллах гэдэг юм юг барьдаг. Гэхдээ зарим тохиолдолд үргэлжлүүлээд томилох эсвэл 4 жилийн дуусахаас өмнө өөр газар руу залгуулаад томилох тийм практик бол байдаг. Энэ зөвхөн монголч биш бүх улсад байдаг. Тийм. Тэгэхээр одоогоор мэдэхгүй байна. Тийм. Шийдвэр гаргах байна. Та Миний амьдрал чинь айгүй гоё сонсогдож байна л доо тий ингээд айлангаа ажиллаад хөнгөнөр бодох юм бол тий ер нь та тэгвэл нөгөө урд нь томилогдож байсан газруудаа хасаа бас дурдвал сонирхолтой юм уу? Тий би түрүүс ерөөсөө би өмнө нь 2 удаа Бээжинд ажилласан. Тэгээ нийт 7 жил 2 удаа эхний удаа 3 жил дараа нь 4 жил ажилласан. Тийм тэгэхээр нөгөө Бээжин мэдээж нөгөө манай хамгийн ойрын шууд имэдэд гэж ярьдаг те хамгийн ойрын хөрш хамгийн нөгөө худалдааны гол түнш тэгэхээр нөгөө хийх ажил маш их ачаалттай байсан. За тэгтээ нөгөө бидний ажлын чиглэл арай өөр энд ажил арай гайгүй гэж хэлэхгүй л те нөгөө харилцааны хамтын ажиллагааны ачаал нь арай бага ч гэсэн иргэдийн ачаал илүү ихтэй. Тэгэхээр ингээ онцлогтой тааруулаад ажиллаж байгаа юм л да тий. Тийм ингээд нөгөө сонсоход мэдээж та түрүү манай хүү шатар тоглолдог гэл гэр бүл гэл ярьж ин гэр бүлтэй хүүхэдтэй тэгээд эмэгтэй хүн дипломат ажлыг хийгээд ер нь та яг яаж хийж байгаа дипломат болчихоо тэгээд эмэгтэй яад чи дипломат гэхэр чинь ер нь айгүй эрхтэй л орон зай штэ тий одоо ер нь тэгэхээр тэр тал дээр чаленж байдгүй зүгээр эмэгтэй хүний тухай асуухад би сүүлээд өөрийгөө 4 хүүхэдтэй айлаа ууган охин гэж тодтгох дуртай болсон. Яагаад гэсэн чи би саяхан нэг арга хэмжээнд энд Америкт ирсний дараа нөгөө улс төрийн компанид ажил идэхдээ айгүй сайн зохион байгуулад дарга нарын одоо компанид хийсэн хүмүүс дарга нарын сонгогдсон мундаг менежер эмэгтэй хэлсэн. Америкчууд чи сонсч байсан мэдхүү айлын ууган охиныг ажилд авахд алддаггүй гинэ. Би бас уугаа. Ягаад тэгээ би ерөөсөө өмнө тэгж боддгоо байсан. Би өөрийгөө уугаа охин гэж тодтохдаггүй байсан байна. Тэгсэн чи тэрнээс хойш ягаад тэгсэн чинь аав ээж дүүнэрийнхээ хоорондын гөр уул чинь тий. Тэгээд маш их зохицуултыг хийж ин дээрээс нь дэр чинь гэр орны ажил бүх одоо хоолунд дүүнэрийнхээ хоолунд мунд гэ дээрээс нь өөрөө хичээлэндээ хийж ин тэгэхээр багасаа хөрхи аргагүй ирэхэнд ингээ маш их зүйлийг зохицуулаад ингээ амжуулаа сурцсан хүмүүс байдгийн байна л та. Тэнгүүд тийм хүмүүсийг хайр хийхэд ер нь бол алддаггүй гинэ. Тэгээд яг хуу цаашдаа чи ч гэсэн бас өөрийгөө тэгж татдагч байгаа. Тэгээ бодсон чинь надад үнэн санагцсан. Бас л нөгөө айгүй багасаа айгүй өндөр хариуцлага штэ дүүнэрээ зохицуулна гэдэг чинь аав ээж айгүй завгүй те. Тэгэхээр манай аав ээж яг л жирийн одоо сэхэт хүмүүс байсан цахилгааны инженертэй тэгэл айгүй завгүй тэгэл
Би бүр хаяа хөөхтүүдтэй ярьдаг байхгүй. Би та нарын насан дээр гэж аль та би 8 наснда 3 дүү ингээд харавцаад үлдчихсэн шүү дээ. Тэгэхээр чи одоо яаж ийн гэдэг яг хоо цаг үеийн өөрлөлтөө тий. Тэгээд би нөгөө залуугаас багаас нэлээд шатар тоглож исэн. Тэгээд их гадаад орнуудаар бага наснда явах боломж надад гарсан. Тэн дээр мэдээж аав ээж маань бас ач гавья байгаа. Тэгээд нөгөө их багаасаа гадаад дотоод яваад үзэхээр нөгөө гадаад нөхцөлтэй их багаас танилцсан. Тэр маань бас нөгөө энэ ажилд сонирхох нөхцөлийг бүрдүүлсэн баг. Дээрэс нь яг нөгөө Орос багштай ажиллаж исэн. Тэгэхээр багаасаа жоохон орос хэл нэлээд гайгүй болсон. Тэгээ харьцангууд 7 дугаар ангидаа англи хэл үзэж эхэлсэн нөгөө. Тэгээд багаасаа жоохон гадаад хэл сонирхоод гадаад мэдээ зэндээ сонсоод тэгээд гадагшаа яваад ирэхээр илүү гадаад ертөнд сонин санагдаа. Тэгээд дээрээс нь гол нь ингээ Монголыг гадаад ертөнд танилцуулах одоо тийм ажил их сонин байна гэдэг тийм сонирхол нэлээд эрт төрсэн байсан. Тэгвэр яг шийдвэр гаргах дээр аав маань зөвлөсөн. Тэгээд энэ их эмхтэй өндөх сайхан ажил юм биш үү? Сайхан нэр хүнтэй. Нэр хүнтэй тийм. Зүгээр одоо бол ер нь баг дипломат алба дэлхийн жишгэрж баг 50-50 болцсон. Дээр үед бол одоо 1940-од оны хүртэл бол эрэгтэйчүүд амгаалсан мэргэжил байсан тий. Яг одоо ч гэсэн арай одоо нөгөө яг ажилтнуудын төвшөнд 50-50 болчиход байгаа мөртөө удирдах албан тушаалтан дээр дээрээс нэлчин сайд ингээд яг тийм хэрэгүүний төвшөнд бол эмэгтэйчүүд зүүн хэвээрээ байгаа. Монголд ч тийм байгаа дэлхийн жишгт. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувь хамаагүй дээшилж байгаа. Сүүлийн хандлаганд. Яг нөгөө феминист юу жоохон цогцолцаал гэдэг. Тэр нөгөө яа харахгүй эмэгтэй хүний тэгэл нөгөө гэр бүл их болох үүрэг мөрөг дээр ингээд ер нь жоохон татагдаж зөрүү гараад дагш байгаа юм. Ер нь компани удирдлага дээр ч гэсэндээ яа харахгүй тэгээд эмэгтэй хүн карьераа залах шаардлага гардаг тий. Бүгдийг ингээд зохицуулах хамааргүй л тийм. Тэгээд одоо тэгэл зохицуулах гэж хичээсэн тодорхой хэмжээнд бас яхаа гайгүй амжилттай зохицуулаад байгаа гэж боддог тий. За тэгэхээр та бол 4 дүүнэрийнхаа биш 3 дүүнэрийнхаа проблемыг solve хийж байгаа 3-4 мянган хүний проблем solve хийдэг ажилтаа болсон биш үү тий. За тэгэхээр мэдээж хувь хүмүүстэй ингээд яг хүрээд үйлчилж байна. Тэрнээс гадна та энд байгаа бизнесүүдийг хөгжүүлэх, бизнесүүдийн одоо оролцоог нэмэгдүүлэх тал дээр бол нэлээд одоо өндөртөө явдаг. Бидний үйл ажиллагааг бол сайн дэмждэг. Тэр дундаа манай Safety First үйл ажиллагаанд бол 2 дахь жилдээ оролцоод туслаад энэ жил бол бид нарт спикерүүд оруулж өгөхөд холбож өгсөн. Тэгэхээр ер нь одоо нэгт манай үйл ажиллагааг ер нь та юу гэж харж ийн ач холбогдол нь юу байна? Хоёрт бас яг консулын зүгээс одоо бизнесүүдийг дэмжихэд одоо ямархуу байдлаар үүрэг хариуцлагыг хүлээж оролцдог вэ? Тэр талаараа да ярьж өгөөч. Түрүү нэг анх чиг үүргээ ярихдаа бид нар чинь суугаа оронтой худалдаа эдийн засаг соёл боловсрол гэж ярьсан. Тэгэхээр худалдаа эдийн засагч айгуу чухал хэсэг нь байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яг 2 чиглэлээр хамтарч ажилладаг бизнесийн байгууллагуудтай. Нэгдүгээр Монголд үйл ажиллагаа бизнесүүдийг яаж Америкийн зах зээлд гаргахад нь дэмжих үү. Тэгэхээр энэ чиглэл чинь бас жоохон ахиулаад ярил Америкийн бизнесүүдийг бас Монголд хөрөнгө оруулахаас бидний бас анхаарал татдаг асуудал. Би энэ тэнд бас нэг уулзалт хийгээл яваад байдаг чинь одоо Монголд хөрөнгө оруулах боломжийг тэднэрт танилцуулж Монгол ийм даваа талтай хөрөнгө оруулалтын ийм боломжууд байна гэдгийг ярьдаг. Нөгөө талаас Монголд байгаа Монгол аж ахуйн нэгжүүдийг яаж Америкийн зах зээлд гаргах вэ гэд нэг чиглэл байгаа. Нөгөө талаас яг танах шиг одоо ингээд Монгол иргэдийн үүсгэн байгуулсан Америкт үшээ Illinois Haft ингээд сууршаад олон жил доктортой үйл ажиллагаа бизнесийн байгууллагуудын тэдрийгээ бас боломжоор нь дэмжих гэсэн нэг юм 2 чиглэл 2 хэсэгтэй байгаа. Тэгэхээр аль альтай нь хамтарч ажилладаг. За жишээлбэл өнгөрсөн 2 жилийн өмнө нэг Made in Mongolia гэдэг нэг бизнесийн форум зохион байгуулсан. Тэн дээр болохоор Монголоос бизнесүүдийг авчираад энд танилцуулах тэгээд энд байгаа бизнесүүдээ бас дэмжих. Дээрээс нь Монгол дахь бизнесүүдээ энд байгаа бизнесүүдтэйгээ холбож өгөөд бас хамтарч юу хийж болох вэ? Тэгэхээр нөгөө Чикагогийн давуу тал гэхээр манай бизнесүүд энд харьцангуй хөлөө олцсон бас
тухайн салбартаа амжилттай явж байгаа бизнесүүд олон байгаа нөгөө шинэ боломжийг нэмээд байгаа байхгүй. Жишээлбэл Чикаго биш өөр газар эсвэл Америк биш өөр газар ингээд цөөхөн компанитай аж ахуйн нэгжүүд бараг байхгүй үед бол бидний гол ажил чинь зөвхөн Монголоос татах те Монголын бизнесүүдэд дэмжихдээ төвлөрдөг. Тэгэхээр энд юм байгаа. Тэгээд одоо танах байна. Дээрээс нь MBCC гэдээ байгууллага байгаа шүү дээ. Энэ үг нь их зөв одоо зорилгоор байгуулсан бизнесийн байгууллага гэж би хардгийн. Тэгээд энийг улам бүр үйл ажиллагааг нь сайжруулах, идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ байгууллагын гол шийдвэр нь юу ах вэ гэхээр одоо янз бүрийн арга хэмжээнээс илүү энд бизнесүүдээ яаж уламж чадахжуулахын тэр чадахжуулахт нь одоо энэ Америкаас одоо энэ мужийн төвшөнд олгож байгаа, каунти төвшөнд олгож байгаа янз бүрийн зээлийн боломжууд байна, грантын боломжууд байна. Дээрээс нь нөгөө capacity building тэ чадварыг бэхжүүлэх маш их боломж байдаг юм билээ. Тэгэхээр би бас энэ бизнесийн байгууллагуудаа юу зөвлөд тэгэхээр та нар одоо зөвхөн өнөө хүртэл бидний хийгээд байгаа ажил чинь зөвхөн монголчуудын хүчинд их тулгуурлаад байна тий. Тэгэхээр энэ том улсад байгаагийн хэрэг эдийн засгийн боломжтой тэгээ бизнесээ дэмжих маш их инсентив өгдөг улсад ажиллаж байгаа юм чинь та нар тэр боломжийн зохион байгуулалтаагаар аваад бизнесүүдэд чадваржуулахад илүү анхаараач. Тэгээд би жишээлбэл нэг одоо грантын одоо мэдээллийг MBCC-д өгөө та нар энийг ингээд сайн апплайдад материалаа сайн бүрдүүлээд авчих юм бол танаа байгууллага томроод дээрээс нь та нараар дамжуулаад энэ их боломж бизнесүүдэд очивол энэ чинь манай бизнесүүд маш том дэмжлэг болох гээд байна. Тэгэхээр үйл ажиллагаагаа нэг юм ивент чухалтай. Тэгвэл нөгөө илүү урт хугацаанд бизнесүүдийгээ чадахжуулах, томруулах чиглэсэн үйл ажиллагаа руу илүү анхаарлаа хандуулаач гэж бас зөвлөд байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо MBCC ер нь ингээд бизнесийн байгууллагууд тэрлэгөө их анхаарах хэрэгтэй. Яг тэгэхээр угаасаа энэ улс чинь нөгөө бизнесүүдээ маш дэмжих бодлого нь аюул хүчтэй. Тэгээд нөгөө санхүүгийн дэмжлэг аюул их байна тий. Тэгэхээр тэрлүү нь анхаарлаа илүү хандуулаад их одоо бид манайхан болохоор яг өнөөдрийн тулсан бизнесийн проблемдаа илүү агаад дээрээс нь нөгөө төлөвлөсөн хэдэн ажилдаа анхаараа тий. Угааха бас буруутахад хэцүү ягаад тэгэхээр бас л тэнд чинь нөгөө цаг завын асуудал байна тий. Хүн хүчний асуудал байна. Тэгвэл хандлага нь тийм учраас тэрлүүгөө илүү анхаарад хамтдаа нөгөө тэр байгууллага хүчрэгчээд явал бизнесүүдээ илүү татах тэр тал дээр анхаараасаа гэж бодож байгаа. Тийм нэг зөвлөгөө. Тэгээд ашигын бус байгууллагууд ч гэсэн мөн адилхан ингээд айгүй их грант авах юм тэгээд нөгөө чадхыг бэхжүүлэх хөтөлбөр харагдах боломж айгүй хэвтэй юм байлээ. Тэгээд бас л нөгөө манайхан хөрхөө яг үндсэн ажлынхаа дандаа хажуугаар хийдэг учраас нөгөө яг тэр нөгөө ашигын бус байгууллагуудаа зарцуулах цаг нь айгүй бага. Тэгээд нөгөө анх байгуулсан зорилгынхаа төлөө цаг заваа зардаг. Тэгээд нөгөө хүн хүчин хязгаарлагдмал тэгээд л нэг ингээд тэрнээс биш энд маш их боломж байдаг юм билээ. Тэгэхээр цаашдаа бас тэн дээр манай бизнесийн байгууллагууд ч ашигын бас байгууллагууд сайн анхаараасай гэж бодъё. Ан дээр нь мэдээж консулын газар дэмжиж ажиллахад бэлэн байгаа. Ямар resource ч юм уу эсвэл юунууд байгаа юу? Тийм жишээлбэл одоо нөгөө тэр танаа хурал дээр танилцуулсан нөгөө Лаурагийн хийсэн презентацийг та бүхэн ингээд бүр сайн судалмаар байгаа хгүй. Тэнд чи одоо мужийн төвшөнд ямар ресурс байна, аккаунт төвшөнд юу байна, дээрэс нь нөгөө засгийн газрын төвшөнд юм байна, бизнесийн төвшөнд юм гэдэг тэр мэдээллүүдийг ингээл анализ хийгээл энэ манад хэрэгтэй юм, энд бид нар тэнцэх юм байна гэдэг тэрэнд нөгөө ингээд материалаа бэлдээ өөрсдөө ер нь одоогоор шалгуурыг хангахгүй л урт хугацаанд манай байгууллага ийшээ чиглэх ёстой юм байна гэдэг юм нэг стратеги гаргаад тэр тэгж ажилдаг хүмүүсээ бэлтгэхгүй л яг нэг энэ төвшнгөөс авахгүй ингээд л яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө анзаараад ийм боломжуудыг идэвхтэй ашигласан нөгөө бусад Аз ялангуяа community-д байдаг юм байлээ. Тэгэхээр тэд нартай бас их ойр ажиллаж тэдний туршлагыг аваад тэгвэл нэг ингээд одоогийн бидний хийгээд байгаа ажил нэг жоохон community-д хит төвлөрсөн тэрнээс гарч чадахгүй. Тэгэхээр бас бизнесийн байгууллагуудад би дандаа тэг зөвлөдгийн та нар жоохон том хараад жоохон том гадагшаа чиглэл тэгвэл бас комментигаас суралцах бас их зөв тийм үү? Тийм зөв тийм. Тэгэхээр тэн дээрээ анхаараасаа гэж боддог. Ерөнхийдөө бизнесүүдийн хувьд мэдээж тийм байна. Тэгээд
одоо ерөн сүүлийн хэдэн асуултанд орё гэж бодож байна. Яг одоогийн нөхцөл байдалтай манай одоо Америк нэгдсэн улсын шинэ администрашн болвол цагаач нарын хувьд бол нэлээдгүй хүндрэлийг учруулж байна. Янз бүрийн полисинуудын өөрчлөлтийг гинт хийж байна. Тэгэхээр энэ үүнтэй үүдээд монголчуудад маань ямар нэгэн асуудал гарахад одоо та бүхэн дээр ачаал ирж гин үү, тэрийг яаж хандл хийж гин, ямар нэгэн байдлаар хүнд асуудал үүсэх юм бол одоо та нараас одоо үйлчлэгээ ямар хөө байна. Тэгээд бид нар энэ асуудлыг мэдээж маш их анхаарж байгаа. Зөвхөн бид нар ч биш, манай Вашингтонд Галчин сайд яам, Сан Францискод ерөнхий консулын газар, тэгээд нөгөө чиний хэлсэнчлэн ингээд маш их өөрчлөлт богино хугацаанд болоод байна л да. Тэгэхээр бүгдийг ингээд одоо ингээд анализ хийхэд хүртэл бас амаргүй байна те. Ингээд яг юу болчихв, яах гээд байна гэдэг те. Тэгэхээр мэдээлэл маш их хурдтай өөрчлөгдөд. Тэгэхээр бид нар энэ дээр биднэрт нэлээд ачаал үүсэж байгаа. Үүсгэс ч аргагүй. Тэгэхээр нэгэнт нөхцөл байдал юм байгаа юм чинь бид нар ч байсан, иргэд маань ч гэсэн тасан цогцоод дээрээс нь бэлтгэлтэй байх хэрэгтэй. Нэгэнт одоо үүссэн нөхцөл байдал юм байгаа юм чинь. Тэгэхээр бид бүхэн бас консулын газараа дамжуулаад одоо жишээл манай Чикаго хотын удирдлагаас, Иллиной мужийн удирдлагаас яг хууль бус бичиг баримтын хууль биш бичиг баримтын зөрчилтөй иргэдэд одоо анхааруулга өгöd байгаа шүү дээ. Тэр мэдээллүүдийг бас англиар тэр болгон хүрч чадахгүй байж магадгүй гэдэг утгаар бид орчуулаад тавиад байгаа. Тэгэхээр ингээ консулын газрын пэйжүүцээр гарч байгаа мэдээллүүдийг бас сайн анхаарч уншаарай. Дээрээс нь нөгөө өмгөөлөгчдийн өгж байгаа яриаг бид нар шеэрлээд ингээ мэдээлэл шеэрлээд байгаа. Тэгэхээр тэрийг бас маш их анхаарч уншаарай. Одоо гадны хуульчид өмгөөлөгчд өгж байгаа эсвэл бас монгол хуульчид маань ч гэсэн мэдээлэл өгöd байгаа шүү дээ. Тэр мэдээллийг сайн анхаараарай. Дээрээс нь ойлгохгүй санаа зовж байгаа асуудал байвал ирээд уулзахад бид нар бас зарим мэдээллийг бүр ингээд пэйж хуудасаар аль биесээр яриад ээж болохгүй бас мэдээлэл байгаа байхгүй тий. Бас нэг тэр мэдээллийнхаа онцлогоос тэгэхээр одоо хамгийн энгийн товчхон хэдэн зүйлийг хэлэхэд бол за бид бүхдийн альбиасаар тарааж байгаа. Дээрээс нь нэг мужийн төвшөнд, хотын төвшөнд маш их мэдээлэл тараагаад байна шүү дээ. Ингүүл ингэ шүү, ингүүл ингээрээ тэр мэдээллийг анзаараарай. Нэгдүгээр консулын газрынхаа мэдээллийг хараарай. Хоёрдугаарт мэдээлэл ойлгомжгүй зүйлэл ирээд тодруулаарай. Тэгээ хамгийн одоо энгийн зүйл бол одоо зүгээр явж байгаа хүнийг өчргөө ингээд сатуулаад авахгүй. Тэгэхээр ямар нэгэн гэмт хэргийн түүхтэй болцсон. Эсвэл одоо нөгөө согтуугаар машин барих гэдэг нэг юм шалахгүй асуудлаас болоод нэг тийм одоо гэмт хэргийн бас рекорд үүсэж штэ. Тийм асуудал үүсэхгүй байхыг одоо хичээгээрэй гэж зөвлөмөр байгаа. Тэгээд хамгийн сүүлд бас нэг иргэн ийм асуудал бүр гарсан. Ногоон карта мөртлөө хил дээр орч чадаагүй. Тэгэхээр нөгөө өмгөөлөгчдөр зөвлөд байгаа шүү дээ. Ногоон карта хүн гадагшаа хилээр гарчаа буцаж орж ирнэ гэсэн 100% баталгаа бас байхгүй шүү гэж хэлээд байгаа нь яг нэг тохиолдол манай нэг иргэн дээр гарсан байхгүй. Тэгэхээр тэр иргэн ногоон карта мөртлөө айгүй олон жилийн өмнө бас нэг тийм асуудалтай холбогдсон юм бэл. Тэгэхээр тэр маш олон жилийн өмнө хамаагүй тэр нь хил дээр яг нөгөө background check хийхээр гараад ирж байгаа байхгүй. Тийм тэр нь одоо хэр хөнгөн хүнд хөргнээ юунаасаа болно. Тэгэхээр ерөөсөө энэ нөгөө ерөнхий бодлого нь ингээд асуудалтай иргэдийг гаргана гэсэн бодлого байгаа учраас жижиг том нь хамаагүй нэг тийм үнслэл бий болчвол тэр нь ингээд цаад том юмны үнсэл болчих гээд байгаа. Ерөөсөө тийм шалтгаан үүсгэж болохгүй. Тэгэхээр тийм асуудал үүсэхгүй л маш их анхаарах хэрэгтэй. Тэгээ хууль дүрмээ маш сайн сахиад уг нь бол угаасаа бид нар манайхан гайгүйлтэй асуудал багтай. Тэгтээ бүр чамбаараад ингээд асуудал үүсэхгүй яваад хахад гайгүй байх шинжтэй тийм. KGI Group-ын өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын тээврийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулахаас гадна бизнесийн хамтрагч болон үйлчлүүлэгч нарынхаа итгэлтэй түншлэгч байж чадсан. Бид ажилдаа эзэн болж алхам бүрийг төгс хийхийг эрхэмлэдэг. Хамтрагч түншүүд маань нэгэн зорилгын доор нэгддэг. Учир нь жинхэнэ чанар гэдэг нь үгэндээ бус, үйлдэлтэй оршдог. Бидний туршлага, таны амжилт. KGI Group. За хоёулаа ер нь бол албанаас ахуулаад амь хүртэл нэлээд ярьчлаа гэж бодож байна. Өөр танд
хэлий гэсэн марцсан сансан юм юу байна? Тэг яг одоо нөгөө дүгнэлт одоо явахаас өмнө ингээд иргэдтэйгээ ингээд нээлттэй ярих боломж тэр болгон гарахгүйч байж магадгүй бас гарч магадгүй тэгээд юу хэлмээр гэн тэгэхээр энэ би Чикагод ажиллаж байгаа энэ туршлагаа энэ өнгөрөөж байгаа энэ үеэ миний амьдралын бас их дурсгалтай сайхан мөч болж байгаа. Би энд одоо маш олон сайхан хүнтэй танилцсан. Найз нөхдийн маш ойрын харилцаа, ах дүү шиг харилцаа болсон. Тэгэхээр би нөгөө түрүүн Бээжиндээс ажилласан туршлагатайгаа харьцуулаад Бээжинд болохоор нөгөө хамт олон том. Тэгтээ тэр чинь ихэвчлэн манай яамны ч юм уу өмнө ажиллаж байсан ингээд нөгөө элчин сайд яам том тэгээд тэр хүмүүстэйгээл голдуу ажиллаад тэгээд тэнд ажиллаж байгаад Монгол руу буцахад нэг тийм татагдах, хорогдох юм жоохон бага байсан. Ягаад тэгэхээр нөгөө хүмүүс маань буцаал яамд өрөөлөрний эсвэл ингээд ойрхон тэгээ бид нар ч ингээд солигдоод жишээл яамдаа буцаад ижил манай нөгөө хамт ажиллаж байсан хүн чинь хойноос хүрээд ирнэ те эсвэл ингээд тийм байсан. Тэг нөгөө түрүүн хэлсэн шүү дээ нөгөө урт хугацаанд тэнд амьдардаг иргэд цөөх учраас ирээд буцаад байдаг. Тэгээ энд бодсон чинь ингээд айгүй ингээд ойр болцсон ингээд Монгол буцлаа өөр газар явлаа гэх нэг санах өгөл хүн айгүй ихтэй болцсон байлээ. Сая ингээд бодсон чинь тэгэхээр их сайхан амьдралынхаа дурсамжтай сайхан мөчийг та бүхэндээ өнгөрөөж байгаадаа баяртай байгаа. Тэгээд ажил маань та бүхний дэмжлэгтэйгээр консулын ажил маань дээрээс нь энэ олон нийтийн ажил те хандсан ажил маань их сайхан үр дүнтэй маш олон хүний дэмжлэг энд байгаа. За нэг үйл ойлгогдсон зарим хүмүүс ингээл нэг жоохон дайрч майраал нэг хаяа сошиалаар нэрээ нууж агаад балбаж малбаал эсвэл нэг янз бүрийн болоход эргээд нөгөө битгий сэтгэлээр унаарай гэж над руу ярих эсвэл нэг цэцэг явуулах, шоколад явуулах тийм хүмүүс айгүй олон байсан. Нэг жоохон үнэлтэн дээр бол ингээд дэмжиж гаргаад ирсэн одоо ингээд битгий сэтгэлээр яг би мэдээж өөрөө тодорхой хэмжээний бэлтгэлтэй сэтгэл зүйн хөвч гэсэн. Үргэлж нөгөө энэ олон хүнтэй харьцахаар чинь магтаж сайшаах хүн байна. Одоо нөгөө чи давуу сайхан талын илүү хараад шүү дээ. Тэгтэл чи ингээл хаяа бидний чи орж ирэл нэлээд сайн одоо загинжаагаал гардаг хүмүүс үе бас байна. Тэгэл манайхаа дотор ярьдэн за нэг сардаа нэг загнуулдаг да хэдүүлээ. За энэ сарын норм биш дээ гэдэг. Тэг нөгөө учир хэлээ тайлбарлаад ах чинь нэг тийм зөрүүдлээд байдаг хүмүүс бас цөөн ч гэсэн гардаг. Тэгээд тэр хүмүүсийг бид нар яаж эрүүлж хүлээж авдаг гэхээр нөгөө хүний нутагт удаан амьдрах чинь хэцүү шттэ. Тэгээ нөгөө монголчуудаасаа хол байгаа. Дээрс нэг Монголын төрийн байгууллагатаа орж ирэхээр нэг жоох эрхэлмээр санагддаг юм уу да гэж айгүй эрүүлж боддөг. Тэгэхгүй л ингээл хаяач бас арай муухайгаар манай ажилтнуудыг те бас арай муухай нэг бүдүүлгээр хилдэг хүмүүс мөрс айгүй цөөхөн тэгтэй бас байна. Тэнгүүд нөгөөдөл чинь бас хүнлэн болохоор жоохон даун болцсон. Тэгэхээр яхад жоохон за хэдүүлээ нэг хаяа нэг тийм байна штэ өргөлж магтуулна, өргөл сайн хэлүүлнэ гэж юу яах вэ? Тэгээд тэр зүгээр бид нэр анханасаа би ажилтнуудад ямар шаардлага тавьдаг вэ? Нэгдүгээрт бүхий л боломжоор үйлчил илдэг бай, найрсаг бай. Тэгээ бүр болохгүй л одоо тайлбарл тий болохгүй юм хаяа байна шүү дээ. Бүх юмыг бид нар шийдэж чадахгүй болохгүй юм байна. Цаан ч бас хууль дүрм байна. Бидний бүх айл ажиллагаа чинь хууль дүрмийн дагуу явагдана. Хууль дүрмэнд шийдэж чадахгүй юмыг бид нар шийдэнэ гэж хэлж чадахгүй. Тэгэхээр нэг тийм хаяа бас нэг хүнд үе гарна. За дээрээс нь нөгөө иргэд маань бас л асуудал гарна шүү дээ. Тэр болгоныг бид нар ярихгүй мэдээ чинь усал аваарт орно. Гэмт хэрэгт холбогдно. За тэгээ хил дээр янз бүрийн асуудал гарна. За дээрээс нөвчин зовлон болно. Тэгэхээр нэг тийм үе бас байдаг. Тэгэхээр нөгөө ил гарч байгаа дандаа нэг би очиж нээлтэнд үг хэлээл те. Одоо шагнал гартуулаад тэр чин бол дандаа эрэг дандаа ил юм наа цаана бас нэг тийм хүнд уууд бас байдаг. Тэгэхээр одоо яг нэгэнт л энэ албыг ашиж байгаа хүн энэ бүх энэ сайн одоо хүнд үе сайхан үе бүгдийг л даваад туулах ёстой. Тийм ч учраас энэ нөгөө бэлтгэгдсэн төрийн тусгай алба гэдэг чинь хүнд үед тэгээд одоо шаарил марил тэ янз бүрийн асуудал одоо хүний амьдралд юм янз бүрийн юм тохиолдож шүү тийм тэгэл тийм зөндөө гарна хөрхи сэтгэлээр унсан хүн ирээд уйлна тэ тэр чи одоо тэгэл тусалж чадах юм дээрээ тусалж чадахгүй үедээ ядаж л нэг жоохон харагдаал сэтгэлийн
тий нэг урам өгөөл ингээл найдвар төр нэг тиймэрхүү байдлаар гаргана. Тэгэхээр нөгөө бас нөгөө дипломат албыг айгүй сайхан ажил амар ажиллаж гэдэг юм ингээд өнгөц хараад тэгээ би хийчмээр санагдаад бас сүүлийн үед чинь бас янз бүрийн салбараас хүмүүс би хийчнэ гэдээ орж ирэх тохиолдол бас гараад байгаа. Тэрийг яхаа хоёр талтай тэгтээ бас тэгэж нөгөө өнгөц яг нэг хүний нүдэнд ил гардаг шигэ тийм амар ажил бас биш. Тэгээд нөгөө иргэдтэй хадуураад явчлаа. Тэгээд юу хэлэх гэж байна гэхээр ийм сайхан орчинд амьдарч байна, ийм сайхан боломжтой улсад амьдарч байна. Өөрсдөө хувь хүмүүсийн хувьд аягүй чадварлаг хүмүүс маш олон байна. Тэгэхээр манай энд байгаа монголчууд маань нэг том зорилгын төлөө, том үйл хөөргийн төлөө нэг жижигхэн нэг юм хувийн багсаг асуудлуудаа ингээд нэг өнгөрөөгөө тий. Тэгээд шил том зорилгын төлөө хувийн жижиг ашиг архиа ингээд орхиод өнгөрөөгөө сурчвал ингээд нэгдээд илүү том амжилтанд хүрээд өөрсдөө хувь хүнсийн хувьд одоо бизнес нь илүү амжилттай урлагийнхан байлаа гэхэд илүү амжилттай болоод за community-гаар бизнесүүд нь улам томроод олшроод тэгээд энэ суугаа орондоо бас илүү хувь нэмэр оруулаад тэрнийхээ хэрээр Монгол улсынхаа хөгжлийг дэмжиж тэгээд ийм боломж маш их харагдаж байгаа. Тэгэхээр та бүхэн маань хоорондоо аягүй сайхан хэвтэй бие биенээ болж л өгвөл сайхан урам өгж дэмжиж бүр ингээд хувь нэмэр хуруугаа хөдөлгөөд орж чадахгүй бол ядаж ингээд сэтгэлээрээ урам өгөөд дэмжиж тэгээд ингээд сайхан эрэг зүйлд илүү төвлөрөөд улам мундаг болоорой. Тэгээд улам томроорой. Тэгээд Монгол улстай илүү их хувь нэмэр оруулаараас илүү сайхан одоо ирээдүйг хамтдаа бүтээгээрэй л гэж уриалмаар байна. За баярлалаа. Ер нь үнэлэлтэй нөгөө хэлэх амархан хийх хэцүү тий. Тэгээд хийж байгаа хүмүүс нь бол хилээ сууж байгаагаас хамаагүй их эрч хүч одоо нөгөө нэг тарих бодол сэтгэл гаргадаг учраас хүмүүс маань тэгээд сайхан бүтэр ойлгож байгаа илүү дээ. Ер нь бол сайн мундаг ажлууд хийсэн байна. За тэгээ бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд дараагийн подкастаараа уулзцгаая. За баярлалаа.